Hi guys, манай Thinkers Alternative podcast гарч ирж байна, мэдлэн гарч ирж байна. Тэгээд энэ подкаст маань бол зочин байхгүй, бид гурав. За манай Лавга, Пунцэг, Өнөр миний бие. За бид тодорхой сэдвийн талаар гэхдээ нэг тэр тухайн сэдвээ тойроод нэг их баригдалгүйгээр чөлөөтэйгээр сонирхолтой зүйлсийг ярилцахаар энэ подкастыг эхлүүлсэн байгаа. За тэгээд бид зочин өрөхгүй учраас энэ подкастыг бол нэлээд давтамжийн аль болох 7 хоногтой эсвэл ер нь нэлээд түгээмэл гаргадах бодолтой байгаа. Яагаад тэгэхээр ярилцмаар сонирхолтой зүйлс бол хорвоод ирэхэд тэр маш их байна. Тэрийг бас нэг тодорхой шинжлэх ухааны үндэслэлтэй ярьдаг ийм хүмүүс бол бас нэлээд олонгүй байгаа учраас бид энэ талаас нь илүү сонирхолтой яриануудыг сэтэж гаргаж ирье гэж бодож ярьж байгаа. Тэгээ өнөөдрийн ярианы сэдв бол манай Лавга бэлдэж байгаа. Лавга сэдв танилцуулах ба. За тийм. За өнөөдрийн анхаарал гэнэ. Одоо бүр уйж жижигчээс нөгөөдгөөс аваад анхаарал авчих. 23 оны хийсэн судалгааны ажил. Economics of Attention гэдэг Германы хоёр судлаач хийсэн. Нэг нь psychologist, нөгөөх нь эдийн засагч тийм хоёр хүн байгаа. За тэгээд энэ судалгааны ажил дээрээс ер нь 5 поинтын л авч дурд ярих гэж бодсон юм. За хамгийн ихний поинт нь бол юу вэ гэхлээр анхаарал буюу attention нь өөрөө их ховор хомс юм аа гэдэг. За тэгээд хоёрын нэг нь надад нөгөө нэг эдийн засгийн ховор хомс нөт юу лээ? Хомс нөөцийн талаар нэг тодорхойлт нийлээд өгөөч. Эдийн засаг гэдэг бол хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хүслийг одоо хэрэгтэйг хангах сонголтыг судалдаг анал юм аа. За тэгээд нэгний эхний энэ санаан дээр юу энэ хоёр судлаач маань юу авсан гэхлээр Herbert Simon гэдэг Америкийн psychologist хүний нэг ийм бичсэн бас судалгааны ажил дээрээс юу санаасан юм байл та. Тэн дээр юу гэж дурдсан бэ гэхлээр a wealth of information creates poverty of attention гэсэн юм байна. Энд ч одоо орчуулахаар мэдээллийн баялаг нь анхаарлын ядуурлыг үүсгэдэг гэсэн нэг тиймэрхүү санаатай болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь юу вэ гэхлээр нөгөө бид нар одоо ингээд айгүй их мэдээлэл айгүй их болсон ингээд Instagram, Facebook ингээд нийтлэл мэдээ янз янзын платформудаар айгүй олон юм болчихгонгууд хүний анхаарал гэдэг юм маань өөр айгүй хязгаарлагдсан учраас тэрийг яаж менеж хийх вэ гэдэг юм үүсэж байна гэсэн тийм санаа хэлсэн. Та хоёр энэ дээр ямар нэг санал байна. Юу гэж бодож байна ер нь саналж байх уу? Тэ яхаа тэгэл угаасаа хүмүүс нэг талаасаа амирх мэдээлэлтэй болчихж байгаа. Нөгөө талаасаа анхаарлын багасгах хэлбэрүүд их болчихж байна. Тэгээ reel байна, short-ууд байна. Тэгэл анхнаасаа YouTube видео байдаг гэсэн чи одоо YouTube-ээр ч юм үзэхэ бараг болж байгаа шиг байна гэд. Тийм богино хугацаанд их мэдээлэл авах гэсэн хүсэлтэд хэд хөтлөгдөд тэгээд одоо хэрхэн анхааралтай бөгөөд цэгцтэй мэдээллийг удаан төвлөрч сууж тунгааж бодох вэ гэдэг талдаа жоохон анхаарахаа болцсон юм болов уу гэж бодогдож байна. Тийм ягаргүй одоо нөө attention гэдэг үл ягаргүй нэг валют болчиход байна л да. Хүмүүс бол өөрийн мэдлгүүл doom scroll хийж идэг, өөрийн мэдлгүүл шал өөрийн хугацаа явж идэг. Тэгээд энэ дэр нөгөө бид нэр санаатаа гаргахгүй бол угаасаа нөгөө талд хийж байгаа юмнуудын дизайн бидний нөгөө допаминыг хөдөлгөж гэж юм уу те. Тийм учраас одоо нөгөө уйтгарлах завгүй болцсон. Тэгэл уйтгал юм болов шууд уцаа бариад авдаг. Тэгээ уйтгарлна гэдэг үл өөр амар чухал гэдэг байхгүй юу? Өөрөөр хүн уйтгарлах үед айгу гүн боддог. Эсвэл юу гэдгийг гүнзгий асуудал руу ордог. Нөгөө critical thinking гэдэг юм чинь тийм нэг талаас бол айгу шоуны яриад байгаа гэсэн чинь тэгэл өөдөж сууж явахдаа боддог бодлоо. Тэгээд яагаад нөгөө нэг усанд орчих те шүшүүрт орж явахад ийм гайхамшигтай санаанд төрдөг вөхөр шүшүүрт орж хүн уцтайгаа ордоггүй хвчлэн те. Тэр ингээд яхаарахгүй тэрний биеэ угааж явах үедээ нэг тийм үү. Яг цөөхөн хүмүүс уцтайгаа ордог л ахaltaа тий. Гэхдээ ихэнх хүний хувьд бол нэг уцнаасаа жоохон салах боломжтой моментууд бол одоо усанд орж явах үедээ усанд орж явах үедээ юу харж ийн гэсэн үг тий. Янз бүрийн зүүн санаанууд бодож болдог гэсэн үг. Тэгэхээр тиймэрхүү санаанууд төрж байгаа онцлогын нэг attention маань арай нэг жоохон төвлөрж байгаа момент гэсэн үг байхгүй. Одоо зөвхөн жишээлбэл attention чинь өөрөө ингээд хязгаарлагдмал бол хомс болоод эхлэв шүү дээ. Тэгмэд ямар нэг байдлаар одоо ноцтой сэтгэлгүйний төрөлт ч юм уу гажуудал тэрнээс үүдэх. Жишээлбэл хэдүүлээ нэг 2 3-ыг ярил л да. Хамгийн их үүдэж болох жишээлбэл. Одоо нэг slippery slope гэдэг юм уу айгүй амархан орч иртэй. Нэг усантай надад айгүй амархан ятгагдчих юм шиг тий. Анхаарч харахгүйгээс болоод зүгээр нэг AB 2 юмны хоорондын хамаарлыг амар өнгөцгөн дүгнээ явчихсан тий. Тэгээ тийм янз бүрийн cherry picking гэдэг юм айгүй амархан ордог байхгүй. Нэг амар ойлгомжтой юм шиг ийм жишээ гаргалтай одоо юу гэдэг тийм
сүүлд нэг либертарууд гэж татвруул дээрэмждэг юм амар тийм catchy афоризм дээр амархан баригдчих гэдэг байхгүй. Гэтэл афоризм ч амар аюултай байхгүй тий. Ямар ч афоризм байж болохгүй. Зүгээр хальт уншингууд үний юм шиг сонсогддог юм уу шүү дээ. Одоо юу гэдэг эр хүн зөрөгтэй бол чонццэг харуна гэдэг үгийг өгтөл нөгөө талд нь их зөрг эзнээ хаална гэж болно. Эсвэл их хүсэн хүн төрийн жолоо бүү атхуул гэдэг нэг тиймэрхүү үг явж иж болно шүү дээ. Гэтэл тэр үгийг яг ингээд зүгээр яг энэ үгэн дээр хэлэхдээ энэ үг Чингис хааны хэлсэн үг биш. Энэ үгийг Чингис хаан хэлсэн гэсэн нэг сорс байхгүй. Сүүлд нь бол магадгүй энэ бол нэг херогёор дамжиж Монгол тулхтны 100 эрхмээр дамжиж орж ирсэн байж болзошгүй байхгүй. Яг эсрэг үг нь бол инженашийн хөгсөдөр төр үлээдэг байхгүй. Санаа амарсан үнээр сайд битгий тавиа гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр их хүсэн төрийн жолоо бүү атгуул гэдэг бол тухайн үед нэг пропагандагийн шинжтэй ороод ирсэн. Тэгсээр нэг хүмүүс болохоор тэрийг аюу хэрэгэлдэг. Тэгээд тэр бүр медиа тэр хог новш шиг олон удаа репит хийчихэж байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү байдлаар бид нар амар тийм алдаанууд хийх боломжтой болчих гэсэн. Гонцог дээр нэг санаа. Янз. Нөөцийн хувьд ч юм уу тий. Нөөцлээс нь. Яг анхаарал төвлөрөхөө болчоор Чи бол одоо айгүй их ном уншдаг хүн шүү дээ тийм. тий. Тэнгүүт тэрэн дээр ямар хуу. Одоо би зүгээр гайхаад байгаа юм жишээлбэл за одоо нэг хэдүүл нэг 15 жилийн өмнөх юм бол номыг бол яг уншдаг байсан шүү дээ. Одоо ч уншихгүй нэг хураангуулсан юм сонсдог айгүй болчихлоо шүү дээ. Энэ бас анхааралтай холбоотой байх магадлал байгаа л тий. Би одоо бас гайхал юм л да. Зүгээр ном унших зорилго чинь өөрөө уншиж байгаа. За нэгт ингээд үгийн сангаад хэлэх гэж байгаа гэж болно. Хоёрт нэг найруулгын хэв маяг болж авах гэж байгаа гэж болно. За гуравт нэг юм өөрийн байгаа орчноос өөр орчин нөхцөлийг мэдэрч үзмээр байж болно тий. За тэгээд дөрөвт нь шинээр мэдээлэл авах гэж байгаа гэж болно. Гэх мэтчлэн ном унших гэдэг чинь ингээ нэг цаг өнгөрөх гэхээс илүүтэйгээр хүний одоо нөгөө literacy унших бичих чадвараа сайжруулах, найруулгын чадвараа, за тэгээ бусдад харилцааны чадвараа сайжруулах нэг арга хэлбэр гэж боддог. Тийм болохоор юм уу би нөгөө уран зохиолын ном нэлээд уншдаг. Яг эдийн засгийн мэрэгжлийн номнууд уншихаас гадна уран зохиолын номыг заавал уншихыг хүсдэг. Тэгжиж хүмүүсийн сэтгэл хөдлөл, харилцаан дээр яаж хандж байгаа, цаанаа юу хэлхийг хүсэж байгаа тий. Тэрийг ойлгодог. Тэр энийг яагаад хураангуулж авах ёстой гэдэг дээр би ерөөсөө ийм учраас гэсэн ийм айгуу тийм үндэслэлтэй тайлбар гаргаж ирч чадахгүй байгаа байхгүй юу. Яг нөгөө л нэг анхаарал шүү дээ тий. Бид нар бас өдөр болгон одоо за жишээлбэл нэг 300 хуудастай номыг одоо өдөрт 30 минут зарцуулбал хэр удаа хугацаанд унших юм те. За гэд нэг бодоход нэг тодорхой хэмжээнд удаа хугацаа уншин штэ нэг хэд доног л уншин нилээ доног уншин. Гэтэл 300 хуудастай номыг хураангуулсан зүйл дээр хүн Гэхдээ цаанаа тэр ихгүй нөгөө химнэх гээд байна гэдэг шүү дээ. Тийм айлуулах химнэх гээд байна. Тэр нөгөө миний бодлоор бол нэг олныг авах нь ашигтай гэдэг тэр нөгөө буруу философи байгаа байхгүй. Зүгээр ихийг авах тусам ашигтай. Тэр нөгөө bigger is better гэдэг юм. More information is better гэдэг юм. Илүү их мэдээлэл авах тусмаа илүү сайн гэдэг байхгүй. Гэтэ тэр бол миний бодлоор одоо бол бид нар жоохон чанарыг анхаарах хэрэгтэй гэж боддог. Тийм. Амар замбраагүй их мэдээлэл аваад тэрний тэгэл товчлын уншаад би одоо нэг тийм ном уншина гэдэг нь өөрөө нэг тийм чек бокс хийх гэдэг байгаа юм шиг тийм юу гэдэг чинь сүүлийн үед гарсан энэ номнууд юм гэсэн. Тэгээ нэг хэсэг юм флексдэг гэсэн шүү дээ хүмүүс тийм. Хэвээ тэр ч номыг байсан, энэ ч номыг уншсан гэдэг тийм. Хүн номыг уншиж байхдаа яаж унших вэ гэдэг бол энэ бол чухал. Төрний функцийн хэлдгэртэй яг амар зоригтой уншиж штэ функцтэй. Би бол 1-р, 2-р, 3-р, 4-р гэдэг уншиж штэ. Би бол уншихтаа бол илүүтэй яг нөгөө яг надад наалж байгаа юмнууд миний амьдрал дээр наалж байгаа юмнууд нь юу вэ? За магадгүй уран зохиолын ном дээр нэрэл үнэхээр альтернатив амьдрал юу яаж болох вэ? Өөр хүмүүс яаж амьдарч ирсэн юм бэ? Гэхдээ ер нь бол хүний сэтгэл санаа бол энэ олон жилийн турш өөрчлөгдөөгүй штэ. Одоо нөгөө анатомийн хувьд хүн бол өөрчлөгдөөг 300 орчим мянган жил болсон гэдэг байгаа шүү дээ. Сэтгэл санааны. Тэгээ зүгээр нөгөө соёлын шинжилгээ үүсч хүмүүсэл амьдралын хэм маягийн өөрчлөгдсөн болохоос биш. Дээр үеийн хүн одоогийн хүн хоёрууд сэтгэл хөдлөлийн үндсэн элементүүд нь хоорондоо адилхан байхгүй. Тэгэхээр тэндээ нэг товчлох гол тийм. Одоо яг яах гэж байгаа тийм. Миний бас миний бодоод байгаа нөгөө өнцгний юу гэхээр товчлох гээд байгаа гэхээс илүүтэйгээр анхаарлаа нөгөө айгүй олон юмд сатааруулчингууд үлдэж байгаа жоохон цагтаа нэг жоохон нэг айтайхан юм сонсч ингүүт хураангуулсан юм сонсоод байх үү гэдэг юм бас байж байна. Тэгжээсэнээс тэр нэг анхаарлаа сарниулаад байгаа юмудаа яаж болохгүй юм бол явагдаж штэ. Тэр doom scroll хийхийн хооронд би чанартай 15 хуудас ном уншиж тий. Тэнийг зуршил болгох жил гэдэг л асуудал байна. За яг энийг дамжуулаад би нөгөө саяны судалгааны ажлын маань 2 дахь point заяа. Attention explains many behavioral biases буюу нэг анхаарал нь айгүй олон үйл хөдлөлийн гажуудал гэж орчуулах байх тийм. Үйл хөдлөлийн гажуудлыг тайлбарладаг гэж байгаа. Жишээлбэл мэдээллийг анзаарахгүй байх магадлал байдаг байх нь байна.
нөгөө нэг энэ mental resource байгаа шүү дээ. Тархины багтаамж айгу бас буруу хуваарлдаг гэж байна. Энэ дээр нэг судалгаа байсан. Magical 7 гэдэг нэг тийм тоо байт юм лээ. Хүний нөгөө нэг ажиллах working memory буюу ажиллах хой санамж макста 7 нэмэх хасах 2 гэдэг тоо байт юм лээ. Тэгээд тэрсэн чинь сүүлд MIT-гийн судалгаан дээр тэр нь 3-аас 4 болсон гинэ. Тэгэхээр ер нь хүн нэг дор 3-аас 4 ажиллал яг толгоондоо барьж идэг байх гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө doom scroll хийж ийна гэдэг чинь бид нар аль хийж ийна нэг юм анхаарлаа хандуулсан одоо үлдсэн хоёрт нь юу ах уу гэдэг нэг асуудал шүү дээ. Бид нар за жишээлбэл зүгээр ажил дээр байл яг өдөр ажиллаа хийгээ сууж хахад чихэндээ нэг хөгжим сонсцсон эндээ нэг дэлгэц тавьсан тэгээд нэг ингээд нэг подкаст сонсдог ч юм уу те тэгснэ энэ чинь ажиллаа хийгээд байдаг энд хоёр хүн ингээл юм яриад анхаарал хандуулаад тахаар яг ажилдаа бид нар бүтэн төлөж чадах уу гэдэг асуудал гарч ирж байна. Тэгэхээр нөгөө нэг ажиллаа санаандгүй байдлаар буруу их ч юм уу ганц нэг юмнуудаа мартдаг те өө тэгчээрээ хэлчихэнгүүт өө нэрээ тийштэй тэрийг яасан гэхээр өө мартцсан штэ гэх. Нэг тийм асуудал гардаг штэ. Тэр бол яг тэрнтэй холбоотой юм байна гэж бодож. Нэг тийм юм байна. Мэдээлэл одоо уншсан ч гэсэн харсан ч гэсэн анзаарахгүй өнгөрөх юм нэлээд байд юм шиг санагддаг. Ялангуяа ийм сошиал одоо үс ингээл сошиал дээр орж байгаа юмнууд ихэвчлэн заавал нэг тайлбараас гадна зурагтай эсвэл видеотой орохгүй бол бүтэн дан текст байхаар тэрийг унших хүн тун ховор. Текст байсан ч гэсэн эхлүүлж уншиж явж байгаа л ихний 2 3 өгүүлбэрийг уншаал тэгэл баг алгасаал нэг орчлын уншаад өгнөлтийн уншина гэдэг шиг нэг тиймэрхүү байдлаар уншдаг болсон. Юм болгон дээр нэг юм цаг хэмнэх гэж явж байгаад дунд нь айгүй их юм орхигдуулж байгаа. Тэг санагддаг. За тэгээд нэлээд урт Facebook пост ч гэдэм үү эсвэл блог бичлэе гэж бодоход тэрийг ингээ бүтэн унших хүн тун ховор. Тэрнээс болоо юу болж ийнэ гэхээр нөгөө мэдээллийг эхлээ бүтэн уншчаа тэн дээрээсээ за гол хэсэг нь хаана уу энэ хүн юу хэлэх гээд энэ дунд нь ямар санаа хавчуулаад те орхицсан байна гэдгийг харж чадахгүй шууд л ингээл энэ тийм байна гэд нэг 5 мэдээлэл байх тэн дээрс 2-ыг олж харангуудаа тэрэн дээрээ дүгнэлт хийгээд хариу үйлдэл үзүүлээд яваад идэг юм шиг санагддаг. Тэгээ яг энэ байдал чинь эргээд нөгөө тустай сэтгэлгээ рүүгээ холбох юм бол бас л гажуудал төрөгдөл болоо явчихна. Тэгэхээр бүгдийг мэдэх албагүй химиг нэг зэрэг мэдэх албагүй яг үнэхээр байгаа бол тухайн нөхцөл байдалтай нэг байсан шиг байгаад юм уншиж байгаа бол уншсан шиг уншаад ажиллаа хийж байгаа бол хийсэн шиг хийгээд нэг тэгж өөрийгөө сахилга баттай байлгаж сурахгүй бол тэгээд чи өөрийгөө захирах уу энэ хорвоо дэлхийд чи захирагдах уу гэдэг чинь тэн дээрээс хамаардаг юм шиг. Ийм жижигхэн үйлдэлүүдээс эхлэх байх л гэж бодогддог. Нөгөө талаас одоо яг ингээд нөгөө мэдээллийн сав болох баг бас шаардлага болчиход байгаа байхгүй. Тэгтээ түрүү генератив AI гарч ирээд бид нар мэдээллийн сав болох ямар ширхэг болчиход байгаа байхгүй. Зүгээр яг мэдээлэл авдаг тархиа, процесс хийж байгаа тархиа сайжруулах асуудал илүү чухал болж байгаа тийм. Өөрөөр хэлбэл ямар нэг мэдээллийг авлаа гэхэд тэрийг процесс хийж чадах. Бид нар одоо ингээд нөгөө фитнес хийдэг ч юм уу тийм янз бүрийн хүчний дасгал хийгээд яваад байгаа шүү тийм. Тархиаг адилхан ажиллана тийм. Зүгээр би нэг ер нь бол doom scroll хийх хоёрын хооронд хурангуулсан юм гэдэг нэг чинь дасглаа мороод байна гэсэн үг тийм. Нэг хөнгөн дасгалууд хийж ч юм уу эсвэл нэг жоохон гантил өргөжсэн за болцсон. Би дасгалаа хийцэн ч гэдэг юм. Одоо нэг фитнест ороод хүмүүс гөрөлж ийн гэж бодолтой тийм дасгал хийхтэй. Яг тэнтэй адилхан байхгүй тийм. Нэг фитнест ороод нэг дасгал хийгээд байгаа юм хийхгүй юм шиг тийм. Ор зураг авчаа. Ор зураг авчаал тийм. Ороод нэг фитнес тийм фитнест очсон нэртэй ингээд яваад байх юм бол эн чинь тэр хүн чинь нөгөө бие махбод фит болохгүй шүү дээ. Би өөрөө нэг фитнес явдаг шүү дээ. Мэдэх юм бол зүгээр миний бодлоор зүгээр аналог болгож хэлэх юм бол тэрнтэй адилхан уншина гэдэг чинь өөрөө тархины тэр фитнес, тархины дасгал хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг амар сайн бодож хийхгүй бол тий ямар нэг мэдээллийг процессод өөрөө жажлаад шимсвүүсээс хороод ингээд аваад их юм бол цаана юу явж байгаа мэдээлэл боловсруулахаас гадна мэдээлэл боловсруулах чадвараа сайжруулж яах гэж ойлгох хэрэгтэй. Тэр энэ нь doom scroll хийх харж гоё юм үзэл яваад байгаа. Яг одоо ингээ уншиж байгаа шүү дээ. Уншаал гэдэг ерөөс doom scroll гэдэг нь уншаал гэдэг хүн байдаг гэж бодъё л даа гэдэг. Гэхдээ уншиж байгаа юм бас нөлөөлнө үстэй тэр чинь яг ямар юм уншиж байгаа. Ядаж ихний ээж нь уншдаг болъё гэж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол уншдаг. Тийм. Байгаа материал бол маш чухал нөлөөлнө үстэй тийм. Тийм. Эхний ээлжинд ямар материалыг нь хамаагүй унших дадлал сурах хэрэгтэй. Тэгвэл байхгүй болчиход байна шүү дээ. Тийм. Зүгээр яг нэг 30 минут суугаад ямар ч сатаарлгүйгээр юм уншиж сурчих юм бол дараа нь за одоо ингээ би судаг болчлоо дараа нь юу унших вэ гэдэг дээрээ дахиад нэг хяналт тавиад
сонголт хийгээд явж болно. Тэгхгүйгээр шууд за би одоо лаг шинжлэх ухааны мэдлэгтэй болно. Тэ өнөөдөр химийн талаар судлана гэж шууд сунгууд нэгт химийн мэдгүй хоёр цууд сураагүй хүн чинь шууд тийм одоо бүтлгүүдэх магадлал нь ихсэж байгаа байхгүй. Тэгэхээр эхний ээлжинд суугаад сурчээ. Суугаад ер нь сууд сурна гэдэг үл яг нөгөө сурахын хамгийн чухал зүйлсийн нэг. Ялангуяа ихтэй сургуульд сурж байгаа хүмүүс бол амар их сайн суух хэрэгтэй. Сугаалах хэрэгтэй. Бас дахин суу. Зүгээр л сугаалах хэрэгтэй. Сур бас тэгин сур. Одоо тэр маш ойрын жишээ шүү дээ. Би одоо баг 2 сарын өмнө нэг Gen Z оюутанд нэг Монтенэ сонгол иш уншаач гээл өгсөн. Нөхөр одоо дуусаагүй талдал явж байгаа байхгүй тийм. Хиндэ амар итгэвтэй уншаад байсан. Тэгэл зүйлдэ зогсож байгаа. Тэгээд би өөрийгөө яг тэр нөхрийн насан дээр бодвол жишээлбэл номыг бол зүгээр идэж ууж исэн байгаа байхгүй тийм. Сонгомлсыг бол баг өдөрт нь аваад талын уншаад маргааш нь нөгөө тал нь уншиж. Хоёрдугаар нөгөө сайн унших гэж юм яриад шүү дээ. Сайн уншдаг болохын тулд юу гэдэг вэ гэхээр нэлээх юм унших хэрэгтэй болдог. Тэгээд угаасаа юу нь хог вэ, юу нь хог биш вэ гэдгийг анзаараад эхэлдэг байхгүй. Угаасаа хог номыг аваад мэдэрдэг байхгүй. Ингээ bullshit detector гэдэг нь амар сайн ажиллаж суучдаг байхгүй. Тэр яг үгээр аваад эргүүл тойруулаад за энэ бол арайчтай л. Тэгвэл бүр comic момикнаас эхлүүлээд. Why not ч юм. Ер нь бол Япон бол тэрэн дээр одоо нэг comic manga энэ тэр томчууд зөрүүлсэн манга хүртэл байдаг. Тэр чинь амар хурдан тэр нэг зураг оруулчихдаг учраас хүмүүст илүү бас нэг юу талтай. Зүгээр гол нь тэр нэг цаасыг мэдэрнэ гэдэг чинь айгүй чухал байгаа. Одоо сүүлийн үед эргээд би нэг хэсэг ингээл Kindle гэдэг юм уу нэг компьютер дээр ном уншдаг байсан бол эргээ болоод баг цаас ном аваа дээр нь нэг юм харандаа авчвал номын авчрын оронд би харандаа авчвал яваад байдаг байхгүй. Тэгэл харандаагаар дээр нь зүгээр хамаагүй зурдаг болчихдог. Сүү ер нь ингээл эхлээл би нэг номыг хайрлал нэг дээр нь зурхгүй морхгүй гэдэг байсан бол одоо бол шууд хайр наргүй зураад дугуулаад явчихдаг болчихдог байхгүй. Тэгэхээр за тэр нь яг юу юм гэхэд ер нь бол одоо ингээд номын баяр дээр очил хүмүүс ном авч ийн зарим нэгээс нь сууч өнгөрсөн жил баяраар авсан ном уншсан нөхөр нэг юм уншсан авч уншаагүй явж ийн. Тэгэл ном цуглуулдаг байгаа байхгүй. Тэгэхээр санаа нь юу вэ гэхээр тэр номоо яг уншиж гин үү гэдэг л асуудал байгаа байхгүй. Баахан ном гарч ирээл байгаа л байна. Тэгээд номоо уншихгүй байгаа шалтгаан анхаарлын асуудал байна. Хоёрдугаар бид нар нэг тийм хогийн цикл рүү орчиж байгаа байхгүй. Хүмүүс юу сонирхоод байна вэ гэхээр тийм богино бичлэг сонирхоод байдаг. Ч тийм үл анхаарал нь attention span нь унах тусам зөрүүлээд content maker-ууд тэрний улам богинохон болгоод заваартаад байгаа байхгүй тий. Улам богинохон болоод нөгөөдөл нь улам богинохон юм хүсэл ахаал улам богинохон болоод ингээд бид нар ч одоо эцсийн дүндээ яг ямар амтан болох гээд байгаа юм бэ тий. Нөгөө бодож сэтгэдэг нөгөө Homo sapiens буюу оюун ухаан түн эсвэл одоо нөгөө Descartes-ийн хэлдэг үг шүү дээ. Cogito ergo sum буюу би сэтгэж байна тийм учраас оршиж байна. Хэрвээ сэтгэхгүй бол тэгээд нөгөө оршихуун маань яах вэ гэдэг. Би оршиж байна, би сэтгэж байна болох гэдэг юм. Тийм. Эсрэгээр болох гэдэг юм шиг баг. Агуу би оршиж байна л болчих жоох. Ер нь би оршиж байна л болчих жоох. Яг оршоод байгаа нь бүү мэд те. Өөр юмар сэтгүүлээд оршоод байгаа гэх юм. Short mort тэр нөгөө reel mill-ний гол асуудал нь нөгөө тэр сэтгэж байгаа юм айгүйх байхгүй болгоод байгаа юм шиг надад зүгээр яг тэр тоомо мэдээлэл статистик байхгүй шүү дээ. Тэр зүгээр надад төрж байгаа мэдрэмж нь юу байна вэ гэхлээр яг юм бэлэн юмыг бөмбөгдөөд байгаа юм санагдаад байгаа байхгүй тий. За одоо энийг итчих. За эндээс нэг хацчих. Энийг нэг хацчих. Ингэж. Тэгээ нөгөө талаас нөгөө нэг алгоритм нь өөрөө айгүй сайжлаад байгаа учраас нөгөө талаас бидний бас юм сэтгэл хөдлөлийг бас айгүйх удирдаад байгаа юм санагдаад. Жишээлбэл орой болонгууд ер нь нэг жоохон эмо төрлөөр илүүд гарч ирдэг ч юм тий. Тэгээ нэг өглөө болохоор нэг гүүж хараасаа хараа нэг тийм мотивашнл юм гарч ирдэг юм. Бүр яг нэг надад бол Instagram бүр яг ингээд орой болохоор л нэг жоохон бараан л юм өгөх гээд байдаг байхгүй өгж байгаа рил нь. Та нар яг анзаараад үзээрэй. Ер нь л яг нэг номны тэг quote мод нөгөө quote нь жоохон бараан бас тэгээд өглөө болохоор жоохон мотивашнл янз янз. Өдөр болохоор нохоо мохоо дэвшлэг буцаа гараад тачих гоё хөөрхөө. Эргээ үзээгээ айгаа хөөрхөн happy байжсэн. Нэг орой болон гуцаад нэг юм жоохон dark юм болоод байгаа юм шиг. Тэгэхээр гол нь бид нар тэр хойдолт нөгөө сошиал медиа рил чинь нэг аюултай юм. Хойдлын алгоритмыг бид нар мэдэхгүй байхгүй. Алгоритмын тэр нөгөө сошиал медиа өөрөө зохицуулж байгаа. Facebook ч юм юу ч үгүй. Одоо Facebook-ийн нөгөө нэг feed дээрсэн юу гарч ирэх вэ бид нар өөрсдөө сонгож чадахгүй байхгүй. Энэ амар ноцтой миний бод. Хуучин ингээ хэвлэмэл юм гэдэг чинь нэг хэвлэгч чинь тэгээ тэрний дараа өөрчлөх боломжгүй. Бүх хүнд яг адилхан очно. Хүн яг хараад энэ одоосоо сонголтоо хийж байгаа байхгүй. Номчсон тийм шүү дээ. Би өнөөдөр номын баярлуу ч юм уу номын төлөвлөлт оронгуудаа би өөрөө нөгөө эйженси надад байгаа байхгүй. Сонголт хийх эйженси буюу choice надад байгаа байхгүй. Тэгээ номын төлөвлөлтийн ингээд за бүр номын төлөвийн бүр нэг номны 50-ны орой дээр эсвэл юмны доогуур хийчихээг бол би тухайн секшн дээр явж байгаа номнуудыг нэг нэгээр нь шилж сонгоод хавцыг бариад үзээд болж байгаа байхгүй. Сошиал медиа дээр ийм боломж байхгүй. Яг надад нэг юм өгн би тэрэн дээр сонгоод байгаа боловч надад өгж байгаа юм яага ирсэн бэ гэдэг чинь
өөрөө том асуултын ирж байгаа юм нэг сонголтны яар. Тэгээд тэр чинь нөгөө бид нөгөө дараа нь яриад байгаа нөгөө зовлонгууд ярьсан эко chamber буюу нөгөө өөрийнх нь цойроо нойсон тийм өрөөнд ороо. Тэгээд тэрнээсээ болоод бид нар бавлдаад өөрийнхөө эргэн тойрны юмнууд ягаад тэнгууд confirmation bias-араас нь ороод ирж байгаа юм тий. Намайг хүмүүс дэмжиж байгаа юм байна. Би яг ингээд зөв юм хийгээ яваад байгаа юм байна гэж бодонгуудаа дараа нь өөр хүнтэй үзэлцгээрээ бүр ингээд тий нөгөө хүнээ tolerate хийгээ болоод түлэн шүрхэ болоод тэгээд нөгөө нийгэм чинь хоёр тийш хуваагдаад эхлэнгүүд одоо бид нэг ингээд сошиал дээр байгаа даа. Ямар ч дундуур нь троллууд орж ирэл бүр дунд нь бүр байдлыг нэрмээс болгож байгаа ч гэсэн ер нь хүмүүсийг харахаар айгүй тийм тий өөрийгөө айгүй зөв гэж боддог. Би ер нь буруу байж болох уу гэдэгт эргэлзгээ болчихж байгаа байхгүй. Яг тэр эргэн тойрны хүмүүс нөөцтэй адилхан бодолтой хүмүүс гарч байгаа юм Чи шиг. ер нь тэгж эргэлздэг үү? Чи эргэлздэг баха. Би сошиал медиа дээр тийм амар итгэвтэй биш шүү дээ. Биш. Ер нь л чи өөрөө ер нь эргэлздэггүй ингээвэл. Амар эргэлзэн шүү дээ. Юу ярьж байгаа юм. Таас эргэлзэх үү ер нь. Сүүлийн мүч хүртэл эргэлзэн шүү дээ. Ингээд тэгээд за энэ яах вэ? Тэр яах вэ? Ингээд зөв гэдгээ мэднэ. Ер нь хандлага авна шүү дээ. Гэтэ миний эсрэг ямар нэгэн аргумент төвшүүлэх юм бол буруу санагдана. Тэгээ ийм учраас буруу юм да гэж бодно. Тэгээ тэрний дараа заавал баталгааж болох байхгүй. Би яг буруу бодоод зүг бодоод нь. Тэгээ тэгж баталгаажуулахад за одоо сүүлийн үед би барыг ChatGPT орхоо болчлоо. Нэг хэсэг үл яг ингээл ийм юм яг их үү гэж шууд нойр зүрийн асуултуудаа асуучдаг байсан. Тэгээ одоо буцаад Google дээр search хийдэг болж байгаа. Тэрний нэг давуу тал нь бүр амар хуучны 90-ад оны сорсууд яг ингээ цаасаараа гарч ирдэг. Тэгээд эднэрийг харах гоё. Унших гоё. Тэр сонирхолтой. Тэгээд ChatGPT-гээс ингээ асууж байгаа юмнууд чинь ингээл яг зарим тохиолдолд сорсын санал болгож байгаа. Тэгээ орсон ч гэсэн айл болох олон хүн иршилж байгаа. Эсвэл арай орчин үеийн тиймэрхүү юмнууд гарч ирж байгаа байхгүй. Тэгээд нэг тийм ямар зүгээс хайлт хийх вэ гэдгийг дээр за утсан дээр бол яг ChatGPT ингээ хамгийн хэрэглээнд амар гэдгээр байгаа юм. Компьютер дээр болохоор Gemini ашиглаад тэгээд зарим тохиолдолд шууд Google дээр өөр дээр нь search хийгээд тэгээд ингээд нэг тийм олон хайлтын сувгуудаар хайж үзээд явчихж байгаа надад бас сонирхолтой санагдаж байгаа. Нэг их сурвалжтай байснаас. Яг зүгээр хайлт гэсэн. За анхааралтай бол энэ хамаагүй болчихлоо шүү дээ ер нь бол. Гэхдээ зүгээр хайлт гэснээс одоо ингээд би бол яг ингээ хайнгууд миний хамгийн ихний юм ерөөсөө үе үед бүр ChatGPT ч юм уу AI ерөөсөө байгаагүй. Миний айлтын систем ерөөсөө анханасаа тийм ерөөсөө байгаагүй. Юу вэ? Google байсан. Google-с би ер нь юу хайдаг вэ гэхээр форумууд хайдаг гэсэн баг. Одоо би одоо тэр чин за яг нэг алим гэж юу вэ гэж асуухыг бол заавал хомооргүй шүү. Гэхдээ нэг асуудал тулгараад тэрийг шийдэхдээ Reddit ч юм уу те, Quora ч юм уу, эсвэл Tom's Hardware ч юм уу яг юунаас хамаарад янз янзын том форумууд руу одоо ч хүртэл би дэгдэг байхгүй. Яг нэг сэдвийн тухай мэдмээр байл би тэрний талаар ингээ форумууд ихлэ уншичдаг. Тэнгүү тэр чинь нөгөө цаана яалтчгүй хүн өөрийнх нь туршлагыг хуваалцсан юм бичсэн учраас тэндээс байгууг санаадаг байхгүй. Нэг энэ зүг рүү явчмаар юм байна. Ингэчмээр юм. Тэгээд би чигээ олцсны дараа яг судалгааны ажил бол би шууд Scholar Google руу ордог ч юм уу те. За тийм биш бол зарим тохиолдолд бол AI руу оруулдаг ч юм уу. Тэгж юу хайдаг. Тэнгүүд үеийн үед шууд ороод ChatGPT-г за энэний талаар надад хэлээд өгөөч гэж би ерөөсөө бүр одоо ч үзээгүй ер нь AI гарч яхад ч тэгж ерөөсөө нэг итгэдэг юм аа би. Аюулсан. Миний хувьд бол нөгөө сошиал дээр айгүй хүмүүстэй хэрүүл идэг юм да. Эвгүүгээр хэлвэл хэрүүл, эвтэхнэр хэлвэл одоо мэтгэлцдэг юм уу да. Тэгээ нөгөө өөртөө эргэлздэг гэдэг санаа нь яаж орж ирдэг гэхээр нөгөө тэн дээр бичсэн юмудаа хвшлэн би ChatGPT рүү хуулдаг байхгүй. Тэгээ хуулж авчиж чагаад миний аргументд ямар флоп байна, нөгөө талын хүн дээр ямар нэгэн тэгээ word юм байна уу? Тэрэн дотор би ингээ хараагүй миний blind spot юу байна вэ гэж аюух асуудаг байхгүй. Тэгэхээр нөхөр заримдаа айгүй сонирхолтой өнцгүүд харуулдаг байхгүй. Өнөрөө чиний хараагүй өнцгүүд энэ байна. Наад хүний чинь байр суурь эсвэл нөгөө тэр хүн дээр би хэрвээ эмпати үүсэх гэдэг байхгүй. Энэ хүний нүдээр чи надаа энийг нэг тайлбарч өгөөч гингүүд. Тэр талаас бол ChatGPT айгүй сонирхолтой байдаг. Яг тэр би бол бас нэг жоохон эмпати муутай хүн учраас заримдаа ингээд нэг тиймэрхүү юм харахтай амар сул байх юм бол ChatGPT-гээр заримдаа тиймэрхүү дасгал маягийн юм хийж байгаа хөө өөртөө зориулж тэ. Байж болох альтернатив юу байсан бэ? Би ч одоо амар стрикт аргумент гаргаад байна те. Эсвэл миний гаргасан аргументын гинж дотор те. Аргумент ч өөрөө нэг юм гинжүүд л байгаа шүү дээ. Үндслээс нэг дүгнэлт. Тэр дүгнэлт нь өөрөө дараагийн дүгнэлтийн үндсэл болоод ингээл гинжилсэн. Тэгээд баахан нотлохоонууд өрцөн л байгаа шүү дээ. Тэнгүүд тэрэн дотор ямар нэгэн асуудал байна уу гэдгийг айгүйх би нөгөө чи дөрөв эргэлздэг үү гэж асуусан шүү дээ. Тэр эргэлздэг нь ер нь сүүлийн тийм болчиход байгаа. Одоо сая санхүүгийн оюутнуудтай гэхэд би баахан таро картны асуудлаас болоод нэлээд үзэтэй байсан. Тэрний дараа нь Huawei урлагийн албан дотор нөттэй холбоотой юмд нэлээд үзэтэй байсан тий. Тэгээд миний source бол
Reddit энэ тэрийг мэдээж юу хайж байгаас нь хамаарна л да тийм. Ер нь үеийн үед Википедиа байсан юм шиг байна. Ер нь хамгийн анхны мэдээллийг авал Википедиа. Тэгэхээр хүмүүс яг Википедиаг тийм нөгөө Википедиад нэг улны молны гэж ярьдаг шүү дээ. Ингээ хүнж ороод edit хийдэг. Гэхдээ зүгээр тийм general knowledge. Анхан шатны юм аа. Одоо жишээ нь value added tax тийм нэмэн үртгийн халуун татвар гэж юу вэ гэдгийг би нэг амар супер сорсор ороод хараадах шаардлагагүй байхгүй. Тэр чинь Википедиа хангалтайгаа ороод харангууд original тэр ямар татвар байсан, сүүлд нь яаж хөрсөн, хэдэн онд үүссэн, ямар зорилгоор гаргасан тийм. Одоо манайхны дунд нэг тэгдэж штэ ноутыг бол зүгээр л нэг бүртгэлийн зорилготой байдаг бүгдийг буцааж өгөх хэрэгтэй шүү. Тийм bullshit яриа амар олон жилийн турш явж байгаа. Би бүр тэр bullshit яриад амар олон удаа таардаг байхгүй юу? Бараг худалчинд би ноуттой холбоотой асуудлаар одоо минийх бараг 5 дахь нөх юм. 5 дахь удаага би ингээд өөрийнхөө Facebook дээр ингээд хүмүүстэй мэтгэлцэж байгаа байхгүй. Тэгэхэд 5 удаа орж ирэхэд яг саяны тэр ноут бол зөвхөн одоо нөө даалт эдийн засгийг ил болгох зорилготой бүртгэлийн татвар тэгээд ингээд энэ ноутыг буцаагаан тэр чигт нь буцааж олгодог гэсэн балаа юм яриад байгаа байхгүй. Хизээч тийм байхгүй. Ноут бол угаасаа төсвийн орлого бүрдүүлдэг нөгөө consumption tax гэдэг байдлаар. Тэгээд тэрний ороод адын наацхан тэр имийг яриад байгаа нь өөрөө Википедиа руу ороод value added tax гэж юу вэ гэж харчмаар байгаа байхгүй. Тэгээд тийм юм харахгүй болохоор айгу төвхтөл байдаг. Нөгөө attention байхгүй л байгаа байхгүй тийм. Тэгээ нөгөө confirmation bias байгаа болох. Энэ чинь миний мэддэг зүйл. Тийм миний мэддэг зүйл хүмүүс юм шиг тийм. Тэгээ нөгөө бас ямар ч өөрчлөгдөн гэдэг бас хүлээж авахгүй шүү. Тийм ер нь бол энэ чинь байн өөрчлөгдөж байгаа. Тэгээ хайлтан дээр бас нэг юм санаанд орчлоо. Google-ийн сайхаараа өргөтгөлөөр нь хайж болдог шүү дээ. Зэг тавьж агаад тодорхойлох сегменттэй тавьж байгаа. Тэгээ би ихэвчлэн нөгөө PDF-ээр хайждаг. Тэгэхээр тэгж яхаар нэг давуу тал нь нэг бол хүмүүсийн бичижсэн пейпер үгүй бол нөгөө олон нийтэд нээлттэй болсон текстбук гараад ирдэг. Тэр тиймэрхүү байдлаар мэдээлэл уншвал бас их зүгээр. Яг нөгөө харахыг хүссэн мэдээлэл харчин холбоотой мэдээллүүд нь тэнд бас байж гин. Тэгж нэлээд хайж тэрний хүчинд бас их сонь материалууд олж авч ийсэн. Тийм. Зүгээр яг хайлт мэлт гэсэн чинь судалгааны ажил хайж байвал юу яатсан зүгээр юм билээ шүү дээ. Ер нь өөрөө хайж ахаар юм нөгөө хураангуулсан нөгөө literature review хийсэн судалгааны ажил бол нэг томыг олж аваад тэрнийхээ бүх citation-ыг хайгаад ерөөсөө тэр мета анализ гэж. Тийм мета анализ юм да тийм. Тэд нар ч бол өстой кул шүү дээ. Нэг сайн мета анализ болоод байгаа тэр чинь одоо жигэн поинтны хийсэн ажил. Тийм. Одоо хэдүүлгийн хүмүүс ярьж байгаа юм чинь бас нэг мета анализ тэр тийм. Тэр өмнөх attention холбоотой юмд бүгдээ цуглуулсан гэдэг чинь. За одоо 3 дахь поинтыг би ярий заяа. 3 дахь поинт нь ийм байна. 3 төрлийн анхаарал attention байдаг гинэ. Хамгийн ихнийх нь доороос дээшлэх attention гинэ. Жишээлбэл нөгөө нэг хөдөлгөөн мөнгө гэдэг чинь бид нар өдөр болго ингээл хараал анзаарэгддэг те нөгөө янз бүрийн notification утасны тэд нар байдаг гинэ. За хоёртны байдаг тэгэхээр дээрээс доош attention буюу яг нөгөө нэг зорилгоороо ингээд хийж байгаа зүйлсүүд. Эхнийх нь бол автоматик үйлдэлүүд байна шүү дээ. Хоёр дахь нь бол яг зорж хийж байгаа буюу нөгөө сурах, ажиллаа хийх, мих гэсэн тийм зүйлсүүд байдаг байна. Яг бодох сэтгэх. Гурав дахь нь бол motivational attention гинэ. Энэ айгуу чухал юм гинэ. Энэ нь болохоор ер нь нөгөө шин төрлийн ангиллал юм гинэ. Өмнө нь бол дээрээс доош доороос тийш ангилсан байж. Энэ гурав дахь ангиллал нь motivational attention буюу юу гэдэг вэ гэхээр нөгөө нэг хүний сониуч зан нөгөө төрөний нөгөө яриадсан уйдаж муйдах гэдэг зүйлийг чийднэрт оруулчихдаг. Тэгээд эднэр энэ гурав дахь нөгөө нэг attention байгаа шүү дээ тийм. Энэ нь бидний анхаарал хаашаа төвлөрөхийг зохицуулт юм гинэ. Ер нь бол уйдан гут би юу их эсвэл сонирхон гут нөгөө нэг анхаарлыг чинь төвлөрлөд шүү дээ. Одоо эндээс бид нар 4 дахь point руу шилжингүүд attention өөрөө utility буюу нөгөө ханамжийг shape хийдэг гэж. Сайн ойлголоо тийм. Тэгмүүд энэ дээр их сонирш байгаа юм л та. Одоо ингээд бид нар жишээлбэл ханамж гэдэг чинь яг нөгөө consume хийж байгаа юмнаас ханамж авч байгаа шүү дээ. Гэтэл энэ дээр нэг ийм жишээл байна л да. Fine dining анхаарлаа төвлөрүүлж яж гоё болдог гэдэг юм байна. Яг тэр нөгөө уртлынхын хоолн дээр одоо Fine Dine бол яг цадах гэж ордог газар мөн ч би бол үзээгүй баг үзээгүй ш үзсэн ч баг утгагүй кинон дээрээс харахад л тэ нэг юм жижигхэн дөрүүлчих юм ингээд тавьцсан. Гэтэл тэрний хард чинь нөгөө нэг гоо сайхан гоо зөв үнэр мөнөр амт гэл айгүй олон юмыг шингээгээд мэдгүй тэр нэг юм дөрүүлжин жижигхэн Fine Dine хоолыг чинь өчнөө орцорд юм шиг байгаа шүү дээ. Ер нь бол тэгэхээр тийм гоё хоолыг бид нар яг анхаарлаа яг төвлөрүүлж идэнгүүт л нөгөө ханамж нь айгүй максимчлагдчих гоё болж Fine Dine руу орох шалтгаан болж байна. Тэгхгүйгээр Fine Dine руу зүгээр нөгөө нэг стрит фуд идэж байгаа сэтгэл зүйтэй ороод эрсний шууд амрууга хийчих юм бол тэр Fine Dine-ийн мэдрэмжийг авахгүй гэдэг тийм санаагаар явж байгаа. Энэ дээр тэг ер нь юу motivational attention utility-г тодорхойлж ийн гэдэг тэгэхээр зүгээр нөгөө мотивашн үүсээд тэн дээрээсээ үндэслээд үйл хөдлөл хийнгүүд би яг ийм зорилгоо биелүүлчлээ гэсэн мэдрэмж авч байгаа байж магадгүй. Өөр юм маш богинохон
богино хугацааны жижигхэн зорилго тавиад тэрийг биелүүлчлээ гэсэн мэдрэмж аваад тэн дээрээсээ ханамж нь их болж байгаа байж магадгүй гэж бодлоо. Нэг буруу ойлголцсон шүү чамд тэгвэл. Motivational attention ханамжийг биш ер нь анхаарал өөрөө ханамжийг тодорхойлдог гэсэн санаас шүү. Тийм. Тэрэн дээр нэг жоохон пауз авах явцсан ч шууд явчих шүү. Тэгээ ханамж чинь одоо тэгэл таашаал мэдрэмж шүү дээ тий. Тийм болохоор ялцчгүй анхаарал төвлөрж ийж ханамж их байна. Анхаарал төвлөрөөгүй бол ханамжгүй байх нь ойлгомжтой. Зүгээр ингээм хамгийн энгийн жишээ авахад хоёр хүн ярилцаа сууж хахад чиний яриаг нэг хүн огт анзаарахгүй байвал чиний авах мэдрэмж ямар байх вэ? Тэрийг сонсоод хариу үйлдэл үзүүлвэл ямар байх вэ гэдэг чи ялгаатай шүү дээ. Тэгээ гэр бүлийн асуудал дээр, хосуудын асуудал дээр энэ бол маш их гарч байгаа байх гэж бодож байна. Эмэгтэйчүүд нь миний үгийг сонссонгүй, ингэсэнгүү, тэгсэнгүүгээд тиймэрхүү нэг тийм утга учиртайгаар юмыг хийн гэдэг бол яг анхааралтай шууд холбоотой гэж бодож байна. Тэгээ утга учиртай хийсэн зүйлс чинь л яг ийм толгойд дараа нь дурсамж, мэдрэмж, туршлага болж үлдэнэ. Тэгэхгүйгээр ийм нэг ийм өөрөө биедээ байхгүй хаан чим хамаагүй яваад би чинь зүгээр оршин байгаа зүйл дээр бол нэг тавилгаас ялгаагүй болчихж байгаа шүү дээ. Тэрнэр бол би яг хүн гэдэг зүйлд мэдрэмжээ алдчихж байгаа бол гэж бодож. Тэр нөгөө автопайлот гэдэг бид яриад байдаг шүү дээ. Хүмүүс хөвчлэн автопайлот дээр тавьсан явж идэг гэл. Гэтэ одоо тэгэл яг харахгүй ингээд тэрийг ойлгочвол янз янзын энэ баруунд ингээд одоо сүүлийн баг 15 20 жил эргээ модонд орж байгаа юм бол нөгөө mindfulness гэдэг юм ингээд эргээд модонд орж штэ. Хуучин бол баруунд бол юмыг ингээд хурдтай хүчтэй гялс хий гэдэг нь айгуу чухал байдаг гэсэн. Одоо хийж байгаа юмнаа анзаар өөрийнхөө mind гэдэг юмыг aware буюу мэдэр гэ тэ. Бид нар нөгөө нэг оюун санаагаа ашиглаад янз янзын юм хийхэд ингээд оюун энэ багжаа ашиглаад байдаг тэ. Багж маань өөрөө яаж ажиллаж байгаа талаар ерөөсөө бодож байгаагүй. Тэрэн дотор хідэн шиг бодол яаж төрдөг вэ гэдэг талаар боддоггүй. Өөрөөр хэлбэл бодож байгаа юм дээр attention ерөөсөө тавихгүй. Ямар бодол төрж ийн тэрэн дээр attention тавих ойлч юм бид нар ингээд тэнийг мэдэрдэг. Тэгээд энэ дээр зүгээр ингээд нэг бясалгалаар хичээлж байгаа хүн ч гэдэг юм. За бясалгал гэж нэг хайхтар хүндрэлт юм зүгээр ингээд амьсгал авч байгаа болон гарч байгаа дээр төвлөргээ түүний ингээд суулгачдаг байхгүй заримдаа тийм. Тэгэнгүүт хүн хамгийн ихэнх хүмүүсээс ингээд асуунгууд юу гэдэг вэ гэхээр мэдгүй миний ингээд бодол амар ихсээд бүр ингээ юун төвлөрөх нь битгийл би галзуурж ийн ухааны юм ярих гэдэг байхгүй галзуурч юм би бүр төвлөрч чадах нь битгийл ингээ бужигнж байгаа юм ингээд тэг үсэт энэ жилдэг. Тэг би тэрийг бодохдоо хүн анх удаа өөрийнхөө тэг бужигнж ямыг харж байгаа нэр гэж бодоод байгаа байхгүй. Ерөөс өмнө анзаардаггүй. Байнгал байсан. Хажуугаар тэг уусаа байсан байхгүй. Тэг анх удаа тэрийг анзаарч харангууд тэрэнд ингээд бүр өөрийнх нь тэр monkey mind гэж хэлдэм да энэ барууных юм бол. Тэгээ сарамгчин бодол. Модноос мод руу үсрээд байгаа сарамгчин гэсэн үг байхгүй. Тэгээ тэрийг эхлээд нь хамгийн анх анзаарч эхлэнгүүд айгу сонин мэдрэмж зарим хүмүүс авдсан юм шиг. Хөөх эн чи юу болж байгаа. Тэгээ тэндээс эхлээл ерөнхийдөө яв. Тэгээ тэртээ түрүү энтэй холбоотой зөндөө олон юмнууд байгаа учраас нэг нуршаад яв тий. Өөрөөр тэндээс эхлээд бид нөгөө нэг алдагдсан attention-а буцааж авах алхам тэр юм шүү. Биднийг одоо ингээ хулгайлчлаа штэ. Social media, орчин үеийн нийгэм, entertainment салбар бидний тэр attention-ыг бүгдийг хулгайлчлаа штэ тий. Fast food бидний хоол идэх хэмээг бүр байхгүй болгоо штэ. Таашаалыг байхгүй. Байхгүй. Одоо нөгөө fine dining байхгүй штэ. Нэг бүргэр тостой нэг бүргэр ч юм уу нэг мэдний идэхэрээ зүгээр хам хум мэдэн тий. Араас нь чихээд ид чинь зүгээр хэмжээгээр зодож штэ бидрийг тий. Тэгээ тэр нь бол амтыг хамгийн гоё болгодог бүх юмуд штэ тий. Тос, сахар одоо юу гэдгийг давс. Энэний амар том гоё комбинац хийгээч байгаа. Жохон. Тэрийг хийж байгаа комбинац чинь өөрөө юу юм бэ гэхээр угаасаа нөгөө шинжилгээний үндэслэлээр хийж байгаа шүү дээ. Нөгөө фаст фудыг яаж хүмүүсийг донтуулах хэмжээнд хийчихэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм учраас бид нар энэс гарахын тулд яах аргагүй нөгөө эргээд за ухамсартайгаар гарахаас аргагүй байхгүй. Түүнээс ингээл зүгээр одоо ер нь сошиал медиад doom scroll хийж нэг дүүл яг фаст фуд идэж байгаа яг адилхан байна. Ер нь бол яг фаст фуд. Яг фаст фуд байхгүй. Амттай. Яг тодорхой хэмжээний шимтгэлтэй тэмжилтэй. Гэтэ ирүүл үгүй бол бас амар бас үгүй. Сэжигтэй асуудал болчихж байгаа. Нөгөө нэг фаст фуд гэсэн чинь нөгөө нэг эмээ өвөнөр нэг тэгдэг гэсэн шүү дээ. Хоолоо сайн зажилж идэм мэдгээд. Тэр бас нэг цаад санаа нь тэр нөгөө нэг айжуухнаар амтлаад мэдрээд гэдэг л санаал байсан багт одоо бодвол тийм баг. Тухайд бол би одоо юу гэж мэдв сайн зажилж идэл гэдэг үсэн тэгэл нөгөө өсөж байгаа үг чинь хам гэж хэлждэг гэсэн. Тийм одоо юу mindfulness-ийн подкастууд Apple podcast ч гэдэг юм эндээс онцгой мөлөөс хамгийн их нэг хичээл ингээд чимээгүй байх гэж хичээ, төвлөрч суух гэж хичээ. Тэгээ би юу ч бодохгүй бай гэж өөрийгөө хүчлээд хэрэггүй. Ингээд миний бодол замбраагүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөр гэдгээс эхэлдэг. Бараг бүх хичээлүүд нь тэгж эхэлж байгаа. Ингээд өөртөө тухтай байдлаар суу. За тэгээ бодлоо анзаар юу бодож ийн хизээ энэ бодол чаалга болж ийн те хизээ орж ирж ийн одоо юу бодож ийн. Тэгэхээр нэг юм
хүмүүс өөрсдөө юу гэж лод юм шиг байна л да. Нэг цаг мөчид яг нэг юм боддог л гэж боддог юм шиг байгаа. Гэтэ хүнд чинь юун төлөө ингээд 5 м хүү за бараг 6 дахь м хүү байгаа лээ тий. Тэгэхээр нэг цаг мөчид яг оршин сууж явахдаа 5 өөр зүйлийг мэдрэх боломжтой гэдэг чинь 5 өөр зүйлийг бодох боломжтой байгаа байхгүй. Дор хаяж. Тэнээрээс яг алин дээр нь би анхаарлаа өгөх вэ гэдгийг хүн шийдэж байгаа. Тэр анхаарлыг хизээ өгөх үү, хизээ юунд өгөх үү гэдгийг хүн өөрөө шийдэж байгаа. Тийм учраас анхаарал гэдэг бол нэг бодлын байглаас заяагцсан зүйл нөгөө талаасаа өөрөө хөгжүүлэх ёстой барыг чадвар болчихж байгаа. Тийм баг тий. Тэгэхээр одоо бол нөгөө хүүхдүүдийн хувьд бол нэг амар бодлого бодох. Та мэдээж бодлого бодох чухал. Тэр чинь бас нэг төрлийн булчинг сайжруулж байгаа шүү дээ. Гэтэ нөгөө нэг яг математикийн бодлого шууд бодох уу, эсвэл физикийн бодлого шууд бодох уу гэхээсээ илүү хоёр чухал капитал гарч ирж байгаа байхгүй юу? Тэ. Нэг нь бол нөгөө юмыг ингээд inquiry хийх, яг системтэйгээр inquiry хийх чадвар тэ. Тэр нь бол одоо нөгөө critical thinking буюу нухастаа сэтгэлгээ дээр ч юм уу шинжлэх ухааны тэ. Юмыг ингээд баримтанд тулгуурлаад яг ингээд логикийн дагуу хөөж штэ тэ. Энийг туршаад үзэхэр болохгүй, энийг туршаад үзэх болохгүй. За тэгвэл эсрэгээр нь ингэж үзье. Тэгвэл болохгүй. Тэгэхээр эсрэгээр нь үзсэн юм маань буруу байна ч гэдэг ингээд энгийн логик хүрээд байна. Тэр бол нэг хэсэг. Энэ бол ингээд жоохон гадна талын юм таахгүй тэ. Би болон миний гаднад байгаа юм хоёр хооронд харьцаж штэ. Тэнд байгаа физик үзэгдэл ч гэдэг юм уу, тэнд байгаа химийн үзэгдэл, тэнд байгаа математикийн томьёоч гэдэг юм. Энэ юм бол миний гаднад талд байгаа байхгүй. Гэтэл хоёр дахь хэсэг нь бол миний өөрийн юмнууд. Дотоод юмнууд те. Тэр нь би хэр их анхаарал төвлөрүүлж чадах юм. Би хэр их эргэн тойрныхаа юм дээр average буюу мэдэрч чадах юм те. Тэгээд одоо миний 5 м хүүгээрээ ч юм уу ингээд мэдэрч байгаа юмнуудаа би яг яаж мэдэрхүү тэрэн дээрээ ингээд би ингээд бүртгэж гин те. Гэдгийг яаж мэдвэж юм бэ? Миний сэтгэл зүй яаж ажиллаж байна гэдэг юм уу? Энийг ойлгох гэдэг юм л та. Тэгэхээр тэрний нь бол одоо ингээд би бодох нь бол надад л 10 жил заасан юм нэгч байхгүй. Одоо ч манай ерөнхий боловсролын сургууль дээр яг нэг зүрх сэтгэлийн боловсрол мосрол гэж яриад байна. Гэхдээ тэр нэг яг зүрх сэтгэлийн гэж хэлэх нь ч одоо хайшин. Миний бодлоо драматик. Тийм нэг тийм надад бол жоохон тэр нь бол жоохон уянгалаг сонсогдоод байна. Эцэс нэг заах мэдээж хүнд нөгөө нэг тийм нинжин сэтгэл инээ тэр юм байж болно. Гэхдээ эцэс ахаал тархины л асуудал байхгүй. Тэрийг буцах хүчээр тэр юм чинь тэр анхаарлыг чинь одоо юу гэдэг тэр энэргүй сэтгэл, нинжин сэтгэл, бод сэтгэл гэж ярьдаг. Энэ юм чинь юу шийдэж үүсэх юм бэ гэхээр энд л үүснэ. Миний бодлоор энд үүснэ. Өөрөөр хэлбэл одоо зүгээр заримдаа ингээд нөгөө нэг хайр дурлалын янз бүрийн юмнуудыг аваад үзсэн тийм шүү дээ. From нэ тэрийг уншин бол хайр дурлал эзэж тийм зүрх сэтгэл хөдлөлтөй авч нэг холбохгүй байгаа шүү дээ. Эрик Фромын хайрлах хурлын уншин бол энэ бол хайрлна гэдэг бол ерөөсөө энд өрнөж байгаа процесс. Энд дээр чи шийднэ гэдэг. Хүмүүс яг энийг сонсохоор ямар романтик биш юм бэ? Юу одоо гачин солиотой юм бэ? Би бол тэр хүмүүсийг зүгээр Фромыг нэг уншаад үзээсэй гэж. Эрик Фромыг уншаад үзэх юм бол айгүй тийм сонин хөрхөлтэй тийм нөө гэж бодож байна. За хайрлах урлаг гэж нэрнээс нь ойлгомжтой. Хайрлана гэдэг бол урлаг аа шүү. Өөрөө хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Тийм бид нар урлагтжээсээ сурна шүү дээ те. Ингээл нэг тэр нэг уран баримлыг чинь хийх гэж эхлээл нэг хогийн юм хийн. Зураг зурхын тулд эхлээл нэг жоохон муу юм зурна. Тэгээд сүүлдээ тэр чинь давтаж хийж ийж тэр чинь арт болно хөөс шүү дээ. Эсвэл нэг тэр юм чинь ингээд нэг юм өнцгөө шингээж анхаарлаа амар төвлөрүүлж иж арт болно шүү дээ. Тэгэхгүй зүгээр ингээл сууж байгаа л арт болохгүй шүү дээ тий. Тэгэл яг гоё хэлж штэ. Хайрлах бол урлаг шүү. Энэ бол хайрлах урлаг. Сайжирчулдаг зүйл байгаа шүү. Хүн хайрлах чадвартай бол анхаарал гарч байгаа байлаа. Ер нь бол энэ чинь хайрлах урлагийн талаар бодоод дуслаа шүү. Анхаарал чинь бас нэгэн төрлийн нөгөө хайрлах урлагийн аягүй чухал ингредиент болчиход байна штэ тий. Нэгнийгээ сонсъё гэдэг санаан дээр гэсэн үг шүү дээ. Одоо магадгүй хүн яагаад дурладгийн бол гэж бодонгууд анхааралтай бас холбогдно. Огт анзаарахгүй явж байгаад яг нэг гинт анхаарлын татсан юм дээр магадгүй сэтгэл хөдлөлөө өөрөө ялгаж сураагүй ангууд би дууралж гин гэж бодож болох байх. Бас тийм тий. Улаан корхгүй явж ирсэн улаан хүн. Матрикс дээр байдаг шүү дээ нөгөө нэг яг нёг дагуулаа явдаг шүү дээ Морфеус анх яг нөгөө матрикст оруулаад тэгээд нөгөө угаасаа яг битүү хар бижагтай хүмүүс болчих. Яг нөгөө улаан дээрээс тий улаан палаштай хүн өнгөрсөн чинь яг хардаг шүү дээ. Тэгсэн чинь чисээ хаарсан гэсэн үгүй эргээ хардаа гэж буу ярьсан зогсож байдаг шүү. Тэр чинь бол бүр яалтчгүй нөгөө нэг онцгой тож харж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр магадгүй бас нэр ингэсэж чинь хийж чад. Тэр мэдэхгүй. Тэр чинь одоо бас тэгээ би бодож байгаа. Би яагаад дурлдаггүй гэхээр би маш анхааралтай. Тэгэхээр яг гоо. Ер нь бол анхаарал модоо их дурладаг байх нь шүү дээ. Тийм үү. Бодгийн төгөлөл яг тийм бодлоо. За энэ ч нэр гэлээ. За бид чи 3 point дээр явж байгаа. 4 дээр явж байгаа. 4 өнгөрцөн. Окей. За 5 дахь point нь ингэнэ. Дижитал технологи нь attentional externalities гэдэг зүйлийг
бий болгодог гинэ. Энийг одоо яг юу гэж хэлэх вэ? Дам нөлөө. Яг externalist-ийн дам нөлөөлдөг. Гэтэ яг Attentional externalities гинэ. Ийм юм бий болгодог гинэ. Одоо энэ дижитал технологи нь. Жишээлбэл нөгөө нэг ажиллаагаа сууж ангууд ч юм бид нар нэг юмд анхаарлаа төвлөрсөн байж ангууд утсан дээр дон гингүүд нөгөө анхаарч байхгүй шүү дээ. Одоо жишээлбэл хүний анхаарал яг ингээд ажиллаа төвлөрсөн хийж байгаад сарничх юм бол буцаж тэр төвлөрсөн мод руугаа орох гэж бараг 20 минут болдог гэж байгаа байхгүй. Энэ бүр яг судалгааны юм дээр хэлсэн юм бэл. Тэгэнгүүт чинь одоо жишээлбэл энэ байгаа notifications гэдэг асуудал байна тийм нэг утасны notification. Яг юм гээл юм ахих гээл дон гээл байдаг ч юм уу тий. Тэгээд нөгөө нэг энэ алгоритмуд байгаа даа шүү дээ нөгөө нэг юм engagement-ийг хийх гэдэг байгаа. Одоо жишээлбэл дуулингоч амар тлаг тэр нэрээ болоо. Яг нөгөө day streak гэдэг юмараа тэгэл нэг өглөө болонгууд л намайг санснаа гээл орой болохоор хоцорлоо шүү яг юугаа алдлаа цагийн дараа чи streak ардлаа гээл тэгэл өдөр болохоор яасан бэ гээл ингээд байнга нэг нихүүлээд нь шүү дээ. Тэгээд нэг би нэг 2-7 хоног хийчингүүт нөгөөтгтөө та нэг дээр яриадсан ш нөгөө нэг юу гэдэлээ нөгөө эндаумент үсээд тэр нэг би явуулаад ямар санагдаад нэг 10. Тэгээд нөгөө нэг notification ирэх болгонд л аппликейшнээр ороод байгаа. Лосо вершн гэдэг байна шүү дээ. Би тэр алдмааргүй байхгүй. Нэг 7 хоног явцсан нэг тэр тооч нэг achievement болчихж байгаа байхгүй. 7 8 9 өдрөөлгөө achievement болоод ангууд нөгөөтгтөө анхаарал сарнаал. Тэгэл тиймэрхүү байдлаар айгүй их юм яг тэр дам нөлөөг бий болгож байна. Дижитал технологи бол угаасаа ингээд тэгээд тэрнээс ч юм болоо заримдаа нөгөө мэйлүүдийг яаж бичвүү гэдэг хүртэл одоо энэ юу болчихдоо шүү дээ. Мэйлийг шалгадаг цагтаа бол эсвэл мэйлээ байн шалгаад байгаа юм шиг тодорхой цаг дээр шалгадаг байчдаг юм тийм. Яг юмаа хийж байгаа. Тэгээд манад бол одоо хүмүүсийг өрөөндөө дууддаг захирлууч юм. Эдгээр бол хүний attention-ыг алж хийж байгаа байхгүй юу нь бол шүү дээ. Тэгэхээр зүгээр нэг тодорхой хэмжээний нэг тийм чухал даалгавар биш бол баг мессеж. Гэтэ мессеж чинь нөгөөд нь баста гэж notification. Төрийн ажил чинь нэг Viber-аар явдаг гэдэг байна шүү дээ. Одоо энэ ажил Teams Viber-аар явдаг юм жоохон донцгүй те. Тэгээд зүгээр яг хав за нэгт анхаарал алж хоёрт тэгээд тэр дарга нар яасан ч унтдгүй 10 цагт магцсан юм явуулж байгаа. Нэг олонгууд шөнө өрөөнд цаг явуулдаг гарууд бол ямар ч тийм нөгөө хүнээс хөндлөж байхгүй болчихж байгаа. Тэгэл амьдралд нь өөр юм байхгүй л. Үгүй бас тэгж хэлэхээр чинь наад чи өөрөө нөгөө нэг бас юу л шат байж дуусна сэтгэлгээгээр чи одоо нөгөө нэг стереотип буюу хишмэл үзлээр болж байгаа байхгүй харин тийм тэгэхээр бас тэгж бас хэлэх юм чааш. Эцэг зүгээр юм шиг санагдсан. Хүмүүс ажилдаа амар ач холбогдол өгөөд ингэж явдаг үе байгаа. За магадгүй дүнгиж ажилд орж байгаа. За тэгээ нэг залуу байхдаа ч юм уу те ажил дээр нэг өөрийгөө баталж харуулах хэрэгтэй болох үед ялчгүй их цаг зарцуулна. Тэрнээс хойш ажил дээрээ хитрхи ингээд коммитд байгаа л хамаг цагаа зарцуулаад бүх юм хойш нь тавиал те өглөө эрт ирээл орой сүлд явал яг ийм сэтгэлгээтэй байна гэдэг бол нэг бол маш их айцтай байгаа. Ажил авахгүй бол би байхгүй гэсэн өөрсдийн юм нөгөө би гэдэг зүйлээ ажиллаж тодорхойлох нэг тийм хандлага байдаг гэж магадгүй. Яахгүй яалтчгүй нийгэм дээр ингээл хүмүүс уулзгаараа за ажил сайн уу хаана юу хийж ийн гэдэг асуулт чинь хүнд ийм өөр үүсгэж байгаа байхгүй те би нэг сайн байх хэвээр ажилтай байх хэвээр ямар нэг юм хийж явах хэвээр тэрэн дээр мундаг байх хэвээр тэгэхгүй бол ингээд одоо Монгол жижигхэн тэр намайг энд ингээ муу явж ийн гэ харчин марчин гэсэн нэг юм бусдын хүлээлтэд тааруулж амьдрах гэсэн гээд өөртөө жоохон өөр үүсгээд байгаа нэг юм хандлага зарим талаар ажиглагддаг. Тэгээд жоохон харамсалтай л харагддаг. Тэгээд зарим талд бол үнэхээр зорилгынхоо төлөө юм хийж байгаа байж болж байна те. Гэхдээ яг sorry. Гэтэл зорилгын төлөө юм хийж байгаа ч гэсэн өрөөл бусдад 10 цагт даалгавар өгнөдөг ч өөр айгу утгагүй асуудал байна. Зорилгынхоо төлөө хийж байгаа байж болно. Гэхдээ яг өрөөл бусдад юм өгж гинэ гэдэг бол нөгөө эмпати гэдэг зүйл байхгүй байгаа болов гэж бас бодогдож байгаа. Яг нөгөө талаас ажиллаа зохион байгуулах байна гэсэн. Яг тэр дараагийн өрөө өвчдөг ч бидний гол асуудал шүү. Бидний гол юм чинь нөгөө нэг ахаа. Тэгэхээр тэр тохиолдолд бол нөгөө компани дээр яхаал нэг дүүрэм соёл гэдэг юм тогтоох хэрэгтэй юм шиг юм л да. Хэдүүл инги тий хүмүүсийн attention-ыг яаж одоо хэллээ шүү дээ. Attention бол хамгийн чухал value болчлоо. Хамгийн үнцэнтэй нөөц болчлоо. Хуучин бол time management гэсэн дараа нь энерги менежмент бол одоо бараг тий quality time буюу quality attention гэдэг юм бол өөрөө айгүй чухал нөөц болчихдоо шүү дээ компаниудын хувьд те. Тэгээ одоо ингээд офис дээр ажиллаж байгаа ажилчдыг аваад үзэх юм бол зүгээр яг ганц нэг deadline тулуул хүч байгаа юм шиг ажиллаж байгаа бах те. Эсвэл нэг дараа нь нэг жоохон recap бачгүй байх юм бол нэлээд ажиллаж байгаа бах. Тэгэл бусдаар бол те яг өдрийн 8 цагийн хідэн хийц хүч чинь зарим нэг одоо ингээд
C level дээр үрсэн ганц нэг менежертэй эсвэл B level-ийн менежертэй уулздаг байхгүй. Ингээл доотлын хүмүүс ирдэг. Тэгэл нэг өглөө нэг 10 гэж орж ирдэг. Тэгэл нэг тамхилах гэж гардаг. Тэгэл 12 гэл цааны цагаа хүлээдэг. 12 гэл гараал 12 15 гэж гараал заримдаа 2 дэх хүлээл ороод ирдэг. Тэгэл дараа нь тагц цагаа хүлээгээл ингээл яг юу гэдэг нь мэддэггүй ч гэдэг. Иймэрхүү дүр зураг бол түгээмэл ажиглагддаг. Тэгэхээр энэ амар хортой байхгүй. Нэг талаас компанид амар хортой. Хоёрдугаар нөгөө хүндээс амар хортой байхгүй тий. Хүн чинь бас нэг тийм юу юм байна л да нөгөө ажил хийгээд тэрнээсээ нэг үр дүн гаргаад тэрнээсээ бас нэг тодорхой хэмжээнд таашаал авч явах хэвээр. Тэгээд тэрний бас нэг мэдээж компани ингээд цаашаа зөндөл юм бол нөгөө компани ажлыг яа дизайндах хэвээр вэ те. Нэг угаасаа мэдээж хогийн ажлууд үдэл амар хэцүү шүү дээ. Ингээд нэг маnual ажлыг бол нөгөө нэг гэтэл тэрийг бид нар яаж сайжруулах вэ? Яаж мотивацлах вэ? Тэр ажил ямар утга учиртай энэ тэрийгэл тэр юм нь бол нэг өгдөггүй тэгэл нэг чи ажил гээл. Тэгээд нэг өмнө байж исэн үнийхээ уламжлалыг дагаал ингээд явдаг. Тэгэхээр энэ дэр бол компаниудыг санаатаагаар за attention гэдэг чинь юм байна. Манай ажилчид нийтээр attention-а юун дээр алдаад байна. Энэ дэр нөгөө дижитал технологиуд уг нь дижитал технологи чинь бидний имиж ингээ хэлбэрчлэх зорилготой ирсэн юм. Хажууд нь бид мэддэхгүй байгаа тэр externality буюу нуугдсан костууд байгаа байхгүй тийм. Энд далд костууд байгаа байхгүй тийм. Хуучин бол их удаж уцал дуурна шүү дээ тий. Офисын утас дуурна. Гэтэ тэр утсыг авдаг нэг хүн байгаа. Тэр хүн аваад тэгэл хариулна. Одоо бол хүн болгоны харамд нөгөө Viber ч юм Microsoft Teams нь явж гин тий. Email нь явж гин. Тэнгүүд тэргээр чинь бид нар бол хуучны харуул ингээл амар мэдээлэл хурдан дамжуулаад байгаа юм. Нөгөө талд нь амар их мэдээлүүд ирүүлэх юм бол сүүлдээ хүн чинь бас нөгөө тэр их мэдээлэл дундаас би алийн чухалчлах уу, алийн prioritize тий эренбүүдэд тогтоох ч юм уу. Тийм дээрээ бүр сүүлдээ гацаад өөр байланд болоод тэгээ юу нөгөө бүтээмжтэй байх сүултээ тэрэндээ тийрээд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ хүмүүс бид нар би ч хүн шүү дээ. Бид нар зүгээр өдөрт яг ингээд өнөөдөр ингээд за бид нарыг одоо яг өнөөдрийн төвшөнд бид нар гаргаж байгаа анхаарлаа нэг 2 гэдэг оноогоор үнэлжлээ гэж бодоход бид нар 4 гэдэг анхааралтай болоход л бидний бүтээмж 2 дахин өснө гэсэн үг шүү дээ. Яг тэрийгээ дагаад дотоод энэ бүтээгдэхүүн 2 дахин өснө л гэсэн баг санаа нь тийм баг тийм байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нэр тэнийг хийхийн тулд ингээд нэгдүгээр одоо ингээд ярьж байна шүү дээ. Hard skill, soft skill гэж ярьж байна. Soft skill-тэй бол ингээд critical thinking нэ тэр communication нэ тэр ярьж байна. Бас л над нөгөө attention-ийн чинь асуудал компани даяар яригдана. Уус даяар яригдана. Хувь хүн дээр яригдана. Тэгээ энэ дэр нөгөө заадаг, сургадаг юмнууд ингээл бас хоорхон байхгүй болчиход байна л дээ. Манад одоо юу дэс яаж сэтгэх вэ гэдгийг заадаг газар байсан байхгүй шүү дээ. Тий. Ер нь 10 жилд орол шууд technical skill-үүдийн зааж өгвөл нэмж хасах үржих хуваах, унших юм байдаг, орчуулна юм. Тэрнээс бол за хэрхэн унших вэ гэдгийг юусээ заахгүй жийсэн аа. Уран зохиол орж ирэнгүүтээ ийм зохиолууд уншаад идэг уншснаа яар. Тийм тэгээ зээжил шүлгээ чэйжлээд уншин. Тийм тэгээд хэрхэн бодох вэ те бодох сэтгэх вэ гэдгийг заагаагүй жижиг шууд амар математикийн өгүүлбэртэй бодлого орж ирснэ. За одоо наатаха бод. Тийм. Гэхдээ яг наад дээр чинь би бүр яг өөрийн миний жишээ байна. Жишээлбэл 10 жилд нэг логсронгаа боржигны потенциал цээжлүүлдэг шүү дээ. Тухайн үед бол бид нар анхудаа уншиж байгаа ш цээжлэхийн тулд. Тэр үед бол жинхэнэ нөгөө цээжлэхийн л уншсан баг. Юу тэр сайхан шүлгийн сайхан байх нэг. Дараа нь оюутан байхдаа би дахиж нэг яг ингээ өөрөө логсронгаа шүлгүүдийг зорж уншиж байгаад тэгээд тэр боржигны портал гэдэг шүлгийг уншсан чинь тэр шүлэг чинь бүр юм цаана янз янзын юм гоё үгтэй, гоё утгатай, уран яруу танзад тэндээс нэг мэдрэмж авч байгаа байхгүй. Тэр хүний нутаг гэдэг. Нөгөө талаас тэр чинь нөгөө уран зохиолынхаа багшийн бас чадах бас хамаарат байгаа юм л чаавас тий. Уран зохиолын багш нь өөрөө хүүхдүүдийг байлдан дагуулад нүдэнд нь харагдал яриад эхлэх юм бол тэр өөрөө. Сая би 2 жилийн өмнө 3 жилийн өмнө Монголын эдийн засгийн форумын залуучуудын сешн дээр орсон. Тэгээд тэрнээс хойш бас оюутнуудад янз янзын лекц уншил явж байгаа юм л да. Тэгээд амар олон оюутнууд би лекц уншиж явж байгаа шүү дээ. Тэгээд би гар үргэлдэг байхгүй. Аль нэг багш нь төрийн дуул тайлбарлаж өгсөн үг л асуухад л тэгэл. Амар цөөхөн оюутан. Нэг ганц 2 хүн оюутан өргөн те. Тэр чинь 100 оюутантай поток лекцэн дээр ганц 2. Тэгээд би төрийн дуулын нэг хэсэг юмнууд ингээд тайлбарлаж өгдөг байхгүй те. Одоо юу гэдэг чинь манайхан одоо ПАМ Монгол үзлээ хайсан уу гэж асуух хоёр. ПАМ Монгол үзлээ бол улс төрийн үед бол хайцсан. Гэтэ бид нар оюун санааны хувьд бол төрийн дуулынхаа хоёр дахь мөрөн дээр юу гэдэг вэ? Даяар Монголын ариун голомт гэдэг. Тэр даяар Монголын ариун голомт чинь зүгээр нэг Монгол сууж байгаа монголчуудын асуудал биш. Энд чинь бидний оюун санааны хувьд тий одоо тэр 3 гол гэдэг газар чинь дээр вэсээ бидний ямар ариун нандан газар вэ? Тэр имийг тэр биелэгдэл дээрэс нь нэмэл бас ярьж байгаа байхгүй тэр нөгөө нэг үндэс язуур хэл соёлоо үрийн үрдээ өвлүүлээ гэдэг байгаа. Яга үрдээ өвлүүлэхгүй байна тий. Монголчууд дандаа 3 цагийн бэлгэлийг ярьж штэ. Үрийн үрдээ ачтаа. Ачтаа хань штэ. 3 цаг дээр яг үрдээ хотлуулчуд үр нь үгүй болчвол цаашаа явах гэдэг асуудал байхад бид нар үрийн үрдээ өвлүүлэхгүй 3
цаг дээр юмыг боддог энэ монголчуудын эртний сэтгэлгээг шингээсэн байна. За дээрэс нь Монголыг бол нөгөө жаргалын түлхүүр хөгжлийн тулгуур гэж хэлж байгаа байхгүй. Бидний жаргалын түлхүүр бол энд байна. Солонгос руу явж ажил хийх бишээ. Гадаад руу явах бишээ. Тэ? Гадаад руу яваад бид нар мэдээж эрдэм мэдлэг туршлага цуглуулж болно. Гэхдээ жаргалын түлхүүр хөгжлийн тулгуур нь бол энэ жавхланд манай Монгол улс юм а гэдэг энэ санаа байгаа байхгүй. Тэгэд энийг бол зүгээр хүмүүс дуулчлаа. Одоо та нар ч гэсэн энэ төрлийн дуулыг зөндөө дуусан. Гэхдээ энэний яг дип гүнзгий утга санааг ингээд тайлбарлаад ингээд бодоод түрүүний боржгны бор тал гэдэг шүү дээ чинь тий санаа алдах хин зүг тагнаад амдагдаж байгаа шүү дээ. Тэр хүн санаа алдна гэдэг чинь яг юу болж ийн ялхарч ийн эм орч ийн одоо эм орж тий тэгэхээр чин тэр чинь л байхгүй тий хүн эм орохоор одоо хамгийн хөөрийн хад нөхцөлгүйгээр хайрладаг хүн юм бэ гэвэл тэр хүний ээж л шүү дээ. Гэвмэжлийн ингээд задлаад гүнзгийрүүлээд ярих юм бол мэдээж энэ яруу найрагч гэдэг юм уу эсвэл төрийн дуул юу ч байдгийн энэ бүх зүйлс бол гүн утгатай. Гэтэл гол нь ахаал attention байхгүй. Бид нар саяны юмнуудыг ямар ч анхааралгүйгээр тээжлэхийн төлөө жишээлбэл би бол яг тээжлэх гэж байсан шүү дээ. Одоо жишээлбэл би л 1-р ангийн хүүхдүүд юм 2-р ангийн хүүхдүүдэд нэг түргэн уншлаг гэдэг юмны утгыг одоо л ойлгохгүй. Минутын уншлага. Минутын уншлага шүү дээ. Минутанд одоо би 200 үг уншаагүй. Би тэх юм бол зүгээр машинаар уншуулчих юм бол тэр нэг чинь надаас илүү үгийг ямар ч асуудал уншин шүү дээ. Үгүй ажил дээр гараад бид тэр түргэн унших шаардлага юм гардаг байхгүй шүү дээ. Тэрийг бол бас тэгтээ нөгөө хэл ам зөвшрүүлэх зорилготой хаа тэрийг тэгвэл тэр нөгөө түргэн хэлгэлтэй нөгөө илээрээ юун дээр суугаад гэдэг ч юм уу те. Би бол өстэй мэдгүй. Гэхдээ тэр нэг тэр хэл ам зөвшрүүлэх тал дээр байдаг байна. Тийм. Тийм жоохон арга жоохон хэцүү. Яг хаанаас үсээд хизээ Монголд ороод ирсэн мэдгүй. Гэтэ одоо яг нөгөө нэг буцаал хүний ирэх ярьж байгаа цаг үе дээр бол зарим талаар ялгуурлан гадуурхалтыг бий болгож байгаа юу гэвэл болгож байгаа. Үнэ. Тэр тийм бол бий болдог гэж магадгүй. Эмэгтэй хүүхдүүдийн хөгжилж эрэгтэй хүүхдүүдийнхээс эрт явчихж байгаа. Тэгээ нэгдүгээр анги гэдэг чинь дөнгөж 6 настай. Зарим эрэгтэй хүүхдүүд бол үг ингээд цэгцтэй өгүүлбэр болгож ярьж сураачгүй байгаа тий. Тийм баг эмэгтэй хүүхдүүд хамаагүй. Тийм тэгэхэд эмэгтэй хүүхдүүд ял эзэний яриа сурсан. Тэнгүүд дахиад нөгөө эрэгтэй эмэгтэйчүүд нэгнийхээ ингээд шоолох тий. Ингээд бас нэг өөр хэлтэй хүүхдтэй үл яах вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр ингээд нөгөө бүр тэр багаас нь ярихаас айдаг болгочвол тэр хүн чинь хизээж өөрийнхөө үзэл санааг илэрхийлж чадахгүй. Бас сонирхолтой л юм шиг байна тий. Ерөөсөө тэр талаас нь ерөөсөө бодож байгаа. Би бол яг дундаж хурдтай уншдаг байсан айгу муухай бичдэг байсан сурагч байсан байхгүй. Миний бичиг одоо ч сайхан биш. Тэгээ мэдгүй сайхан бичлэгээл хийдэг байсан. Тэгэл одоо ингээ эргээ амьдрахад би бол гараараа юм бичих айгу ховорхон. Үнэ. Би бол одоо би өөрийнхөө бичиг баг ойлгодгүй шахуу бичдэг л өгдөөсөө одоо ч баг хിവэрэл. Тэгээд тэр сайхан бичсэн хэрэг байхгүй л. Тэр үед одоо биднийг яг яах гэж сайхан бичүүлэх. Тэгээд ингэж лаг болно гэж бас тухай төсөөлөг байдаг. За магадгүй тий нөгөө хамаг юм технологи ингэж ямар ч нөгөө өөр боловсрол чинь жоохон хоцрогдож л явжсэн байх л та. Тэгэл яг зорилго нь юм бичиж үлдээхийн тулд гараар бичнэ. Хойч үеийн түүнийг олж уншихын тулд гаргацтай бичгээс зэгцтэй сайхан бичгээс багш бол нэг арай жоохон технологи бүр нэг амар бүүмлэг байсан. Одоо бими бол бид нар бол одоо яг л бүүмний үед байхад ч сайхан бичүүлэх гэдэг байсан шүү дээ. Тэгэхээр тэрний ач холбогдол бол одоо ингээд байхгүй болчихлоо шүү дээ. Бүгд л одоо тэгээ зарим нь бол ярингуучуд яриаг нь бичих таньдаг юмуд гараад ирлээ. Тэгэхээр тэр тохиолдолд бол бидний тийм сайхан бичгтэй гэхээс харин эсрэгээрээ бид нэр тэр тэг санаагаа яаж зөв илэрхийлэх вэ? Тэг гол юмаа яаж ярих вэ гэдэг юм уу айгуу чухал байгаа байхгүй. Өнөөдөр бол тэг үнэхээр харамсмаар байна шүү дээ. Тэгэл нэг учир зүггүй яруу юм найруулаад чинь тэгэл найруулсан тэр чигээр асуудалтай. Амар өгүүлбэрийн бүтцнээс заадаг байсныг би айгуу тод сандын тэгэл яг юунд хэрэглэх гэдэг юм уу заад ойлгохгүй байсан. Ингээд тэр тусагтхан байц тодтголыг би ингээд мэдчихэж яг дараа нь яг яах гэдэг нь надад ерөөс хэлж өгдөг байсан байхгүй. Зорилго нь ерөөс мэдээлэл байсан. Түн мэд. Тэгээд доогуур нь зур. Тэгээд зурчаад яах юм гэдэг нь айгуу ойлгомжтой үзсэн. Тэгээд энэ гişүүн өгүүлбэр гэдэг юм чинь ийм тэрэг болд юм аа. Угсрахээрээ ингэдгийн, зэрэгцгээрээ ингэдгийн. Тэгээд ийм нийлэмл өгүүлбэр чинь ийм зорилгоор хэрэгэлдэг тий. Найруулга руу ороод ирэхээр ингэдгийн тэгдэг. Тэгээд 10 жилийн хүүхдэд бас хэцүү л ах л та. Гэхдээ л одоо ингээд зүгээр зарим нэг зүйлийн үдэн бол яг миний хувьд зүгээр миний хувийн л онцлогоор юу гэхээр сүүлд нь нөгөө Монголны тэр өгүүлбэр зүүн тэр нэг зурдаг юм надад сүүлд нэг л юм дээр их хэрэг болсон байхгүй. Орчуулгын үед хэрэг болсон. Ягаад орчуулгын үед нөгөө орчуулгыг чинь хилцүүн хувьд нь харахаас өөрөхгүй. Англи нөгөө relative clause гэдэг чинь манай тодтгол гişүү өгүүлбэр юм байна шүү дээ. Би баг бодолч юм дээр англинээс нь буцааж монголны дүрмийг аягүй ойлгосон байхгүй. Харьцуулж ингэж байгаа. Хооронд нь хоёр хэлийг харьцуулж хагаад тэгээд амар хэцүү өгүүлбэр заримдаа гараад ирэнгүү тэрийг зүгээр хурааж агаад тэгээд хурааж орчуулад амар энгийн өгүүлбэр болгож гэсэглээд нь цөмөө орчуулчихдаг байхгүй. Тэгээд дэлгэрүүлэх юмнуудын дунд нь дүг гэдэг орчуулдаг гэсэн байхгүй. Тийм. Тэгэхээр тэр үед за энэ чинь нөгөө цөм өгүүлбэр нь
гол өгүүлбэр нь одоо энэ юм байна. Дэлгэрэнгүй өгүүлбэр нь энэ юм байна. Энд чинь ийм клаусуудаар дэлгэрч байгаа юм байна ч гэдэм үү. Тэгэхээр тэгэд одоо шинэ английн багш хийж монголын багштай хамтарч тэрийг ингээд хоёр хэлний харьцуулсан хэлцүү ярихгүй хүүхдүүдээр орчуурлага хийхгүй байгаа учраас ингээд хүмүүс яг тэрийг юунд ашиглах гэдэг байгаагаа мэдэхгүй байна. Тэгэхээр нэг тийм ашиглах юм уг нь заах хэрэгтэй юм шиг тий. Би сая бас сүлд яг ярьсан чи санаанд орлоо нэг юм анзаарсан. Хятад хэл сурахаас өмнө өгүүлбэр мэйл бичгтээ ч юм уу өгүүлбэр бичгтээ би гэдэг үгийг би баг ашиглаж байгаагүй юм лээ. Уусаа монгол хэлэнд тэр нөгөө би гэдгийг ашиглахгүйгээр санаа илэрхийлээ явчихдаг штэ тий. Тэгээд хятад очиж сурчаад ирснээс хойш би өгүүлбэр бичгээрээ дандаа бигээ хэлж тавьдаг болсон мөлий. Воо гэж хэлж байна. Воо гэж хэлээ. Тэгээ би сүлд мэйл бичиж байгаа тэрийг анзаараад Viber дээр бичижсэн чинь бас тэрийг анзаараад одоо очиж гинэ гэж бичиж болох юм дээр би одоо очиж гинэ гэж бичсэн. Тэгээ би бүр гайхал яагаад ингэж амлаа гэж. Тийм ер нь бас яг тантай чи холбоотой ярих нөгөө хэлний дарангуул гэж нэг юм байдаг шүү дээ тий. Түрүүн дээр би нэг лавгат ярьж байдаг шүү дээ. Заримдаа ингээд зарим мэдээллийг ингээд сүүл нөгөө Батөгтөх хойш нэг ном бичсэн ингээд тэгээ тэрний талаар ярьж байхад ингээд монголоор бичсэн юмнуудын харангуут ингээд шууд одоо монголны орхил юу лээ нэг хэдэн юмнуудээс шүү дээ холбоос гэдэг хэдэн үгнүүд байсан. Тэр нь англиар сонсонгууд айгүй амархан сонсогдод байдаг. Substitute юм байна. Substitute юм байна тий. Ellipsis юм байна гэдэг хэлэнгүүд нөхөр англи дээр ellipsis хэр ингээд эн чинь хэртэй даалга болчих чинь тий. Тий орхил ойлгож байгаа байхгүй. Монгол дээр орхил гэрнэ хийгүү тий. Уг нь гэхдээ яг жоохон хүнзгэрээ бодвол орхил гэрээ. Тэр нөө орхилчл байгаа юм байна. Орхилчл байгаа. Гэтэ бид нар тэрнийг яг нарийн харж чадахгүй тий. Ингээд анх удаа унш. Гэтэ дасаагүй учраас тэгж байгаа хэлтэй нөгөө талаас. Англи дээр чинь бид нар substitute гэдэг юм бол одоо нөгөө сэлгээний тамирчин оруулж ирэх хооронд сэлгэхээс өсвөл айгүй амархан ойлгож чаддаг байхгүй. Тэгэхээр ер нь бол хэлний дарангуул бол заримдаа ингээд нөгөө хүмүүс ингээд яг гадаад хэл хольж ярьдаг гэж хэлээд байдаг байхгүй хүмүүсийг. Заримдаа тэр нь санаатаагаар тэгж хийхгүй байдаг. Яагаргүй нөгөө уншиж байгаа сонсож байгаа материалын нь бараг 80% нь англи дээр болчиход хүний яриан дээр хүртэл тэр нь ингээд дарангуулад эхэлдэг байхгүй. Тэр хүнийх амар гайхуулах гал айгу мундагтай биш хөө чаавас ер нь бол дарангуулагдсан явж байгаа гэж би ойлгодог тэр тохиол. Гэхдээ бид нар мэдээж ухамсартайгаар айл болох өөрийнхөө хэлийг хэрэглэх зорддог. Заримдаа монголоор хэлэхэд амар сунжруу үгийг англиар солиод хэлсэн байдаг байхгүй нөгөө тархич нь өөрөө химнэх гэдэг ярьдаг байхгүй дандаа. Тэгээд яг энэтэй холбоотой нэг сонь жишээ хэлэх юм бол нөгөө орос хэлнээс орж ирсэн үгнүүд зарим нь ингээд амар амархан монгол үгээр солигдсон үгнүүд байдаг байхгүй. Одоо шинэ галавсаа гэдэг үг шүү дээ. Тэр бол хям гэдэг үгээр солигдсон. Галавсаа хям юм уу? Тийм галавсаа хям. Галавсаа гэдэг хям байхгүй. Тэгээд байжсэн яавлаг гэдэг үг жишээлбэл алим гэдэг үгээр солигдсон байхгүй. Тэгвэл солигдоогүй үгнүүдийн аваад зөнгөд өргөс тийм улаан цол хоёр байгаа байхгүй. Ойлгож байна. Өргөс тийм улаан лойл гэж хэлэх чинь лай байгаа сте. Тэгснээс помидор өргөцөө хэлж айгүй орхон сте. Тэгэхээр хэл яг тэгдэг байхгүй. Ямар би уг нь энэ дэр бол судалгааны хэлж байдаг байх. Зүгээр миний таамаглаар бол те. Тэгэхээр манайхан бол зүгээр тэр үгнүүдийг зарим нь бол зүгээр авчмаар авах чинь би өгөрцөө гэдэг үг өгөрций гэд шууд монгол үг зохиоч. Өөгөр бичээл те. Өгөр гэж бичээд араас нь CI гэж бичиж байгаа. Тэгээд тэр нь бол хойтлолт нь толь бичдэг юу гэхээр энэ бол Оросын огурцээ гэдгнээс орж ирсэн өргөс тийм нэгэн төрлийн ургамал гэж бич. Одоо хүнсний ногоогоор оруулж гэсэн тий. Одоо автобус гэдэг үг гэсэн бид зэгчмээр байгаа байхгүй. Заавал ч автобус гэж бичих нь ав ТОС гэж бичээл энэ бол одоо жинхэнэ Монголын паспортыг авцсан үг байхгүй. Иргэнсэн үгнүүд байхгүй. Тий, иргэнсэн. Тий. Тэнгүүд хүмүүс за одоо сори хэл шинжилүүлээд жоохон давхчихлаа. Бүр attention ч байхгүй бол. Тэ яг зөв нэг хазаас нэ. Тэгээ ярингууд хүмүүс тэгдэг байхгүй. Чи юу одоо солиороод байгаа юм бэ гэдэг. Гэхдээ та нар тэгээд заримдаа ингээд иргэншсэн монгол үнүүдийг мэддэггүй штэ гэдэг байхгүй. Тэгээд ямар үг байгаа юм. Шүлэг. Шүлгийг хүмүүс бүгд л монгол үг гэж боддог. Гэтэл тэр нь бол эртний нөгөө санскрит хэлний шлока гэдэг үг байхгүй. Тэр шлока нь өөрөө яг нарийн ярих бас нэгэн төрлийн шүлэг гэж байгаа байхгүй. Яг тодорхой нэг метриктэй яг энтгийн нэгэн төрлийн шүлэг нь манад орж ирэхдээ бол зүгээр ерөнхий бүх шүлгүүдийг илэрхийлдэг тулцсан ба. За тэгээд нөө хайр сэтгэлээ илтгэдэг гэж сэтгэл гэдэг үг чинь тэгээд монгол үг биш гэж хэлэх юм бол намаагүй журн барьж явж шонд үлэх хүмүүс аюул олон байгаа. Тэр нь бол санскрит хэлний бас сита гэдэг үгнээс гаралтай болчихно. Тэгэхээр бид нар сэтгэл гэдэг бүр тэр нарийн үг санскрит хэлнээс гаралтай болчихно. Одоо чандман гэдэг үг чинь чинтаманы буюу 3 эрдэнэ гэсэн үг байхгүй. Тэгээ ер нь чандман 3 эрдэнэ шүү дээ. Тэгэхээр тэр үгнүүд чинь бол ингээ одоо бид нар харахад бол мэдээж зарим нэг төвдөг үгээр бид нар ялгчихж байгаа шүү дээ. Гэтэл яг монголчцсан хэрнээ санскритоос орж ирсэн үгнүүд аюу их байдаг. Тэгэхээр яагаад болохгүй шүү дээ. Одоо Оросоос ороод ирсэн бид нар монгол паспорт өгөөл
Монгол улсын үгсийн санд иргэн болгоод авах тухай асуудал. Гэхдээ одоо тэгэл бас монгол хэлч гэсэн нар гээл нэг нөхрөл нэг хідэн нөхрөл оёныг нар гэж шаач ирсэн. Ер нь бол тэгээ хэлгүү дээ. Зөв зүгээр үйсэн чинь нэг бурхан гарч ирээл энийг нар гэдэг ингээ их ойлгомжтой шүү дээ. Ингээл гурвалжгийн нөхөр Монголд байжсэн л өйдүүлээ нэг нар гэнэ гэлээ. Энийг нь сар гिचүүл яа дээ. Хойлоо дээр үт юм байна. Нэг нь нисээр нэг нь нэр явчихгээл. Нэг тиймэрхүү юм болоо байлгүй дээ. Ер нь бол би одоо юугаа мэдгүй тэр байсан. Ер нь бол таамаглахад бол тэгэхээр бид нар шинэ нэрнүүд өгөөл явчих хэрэгтэй байхгүй. Тэгэл явчих хэрэгтэй. Тэгэл шинэ нэрнүүд. Одоо Плетик гэдэг үг авчмаар байгаа байхгүй тий. Тэгэхгүй одоо ингээд Плетик ч Монголны юу лээ. цаглаан зуухал гэж хэлж байгаа л бодвол өөр юу тэр хавцал байгаа. Тийм өөр Плетик гэдэг шүү дээ. Плетик асааж Үгүйсэн Плетик л. тэр үгийг ер нь өөрөөр хэлдэг монгол хүн байхгүй шүү дээ. Зоох муух гэж хэлдэг. Өөсө худалдааны одоо дэлгүүрүүд дээр ч гэсэн Плетик чинь Плетикээр л хийж идэг. Плетика гэж Плетика гэж хэлдэг. Тэгээ бид нар Плетика гэж дандаа тэрийг бизэж Плетика гэж дууддаг юм байна. Плетик гэж дууддаг. Тэгэхээр шинэ үг зохиочих хэрэгтэй байхгүй. Тэгээд журамлалсан толиндоо оруулах хэрэгтэй байхгүй. Тэгэл энэ нэг 3 генерашны дараа ихэд л үеийн дараа ихэд монгол үг Монгол ч доо. ингэж явах хэрэгтэй байхгүй. Чин хэл гэдэг чинь айгүй амьд зүйл байна. Хэл гэдэг чинь хүмүүсийн өдөр тутмын амьдралаас бий болно. Өдөр тутмын амьдралаас бий. Одоо тэгэл тэр Gen-Z-гийнхний зарим нэг үгнүүд гээл ингээд ороод ирсэн. Тийм. Одоо англи хэлэнд бол ялтчгүй бид нар чинь бүр ингээд шинж үгнүүд байгаа шүү дээ. Шинэ үгнүүд гаргаж ирээд ингээд тэр чинь хэл амьд байгааг харуулж байгаа байхгүй тийм. Одоо намайг ингээд яхад нэг Gen-Z-ийн өмнөх үеийн ч юм уу би нөгөө их сурвал багшилдаг байхдаа нэг оюутнуудаас айгүй их асуудаг байсан. Та нарын үед яг хэрэгэлдэг нэр том юм юу ингээд байлгал заримдаа өөртөх нь тэр хэрэгэлдэг үгээр нь ярихыг зорддог байсан байхгүй тий. Тэгэл нэг тэр үчил адуу мадуу гэдэг айгүй модон болсон. Адуу юм бай. Тийм шүү дээ. Одоо ч нөгөө тирэтэй мирэтэй гэдэг үг айгүй тий. Тэр үг чинь бол ингээд одоо айгүй модон орж байгаа шүү дээ. Тэр одоо яг штэ гэдэг үг бол баг нэлээд цөөрч байгаа тий. Яг штэ ярддаг морио гэдэг чинь бол намайг бацаан байхад бол айгүй явдаг байсан. Яг штэ таг штэ таглаа штэ бүгд одоо бол иш штэ ер нь дандаа иш байгаа шүү дээ. Гэхдээ тирх гэдэг үг бол байгаагүй байхгүй. Сайхны үзэгдэл шүү дээ тий. Тэгэхээр энэ чинь айгүй тийрчлээ гэдэг үг байхгүй. Тэгээ нэг ууралж байгааг л хэлчихээ шүү дээ. Уурлан стресстэй ямар нэгэн тийм таагүй байдал руу орж байгааг тийрчлээ. Тэгээд миний бодлоор айгүй гоё үг. Тэр яг утгаа олцоо. Яг тэр хүний сэтгэл зүг айгүй ирж байгаа те. Хөлөөрөө тийрч байгаа юм шүү дээ. Нэг жоох хөлд уурлахаар нэг хөлөө тийчнээл тийрэл судаг шүү дээ. Морж гисэн дургуун дөрөв тийрч байгаа. Тэр бол айгүй гоё үгийг болоо. Би л энэ Gen-Z-ийнхний хамгийн миний дуртай үг би өөр тийрх гэж. Хамгийн оновчтой. Орж ирсэн үг би өөр тийрх л гэж хэлнэ. Бус нь ямар хуу үг байд юм бэ? Би ч одоо бас баг Gen-Z биш болоо. Чи ч өгөн Gen-Z-гээ төлөөлж сууж байгаа сте. Наа би өгөн Gen-Z-гээ төлөөлж сууж байгаа шүү. Тий. Тэгэхээр манай Gen-Z-ийнхний хувьд ч тийм үү. За ер нь бол хүмүүсийн бүх хүний хувьд бол одоо энэ attention гэдэг юм бол яхахгүй үнд валют болчиход байна л да. Тэгээд түрүүн пунктгсэн дурдаас хосуудын хувьд ч тэр вэ. Эсвэл ажил хийж байгаа одоо дарга зэргийн хувьд тэр вэ. Ер нь бол нэг нэгэндээ амар анхаарал тавих. Нийгэм бол ер нь биеиндээ анхаарал тавих болчихлоо. Бусад бүлгүүддээ ч анхаарал тавих болчихлоо. Тэгээд тэр нэг анхаарал тавина гэдэг юм чи өөрөө тэр нэг хүндлэл хайр гэдэг юм айгүй гоё суур байж тээ. Тэр анхаарлыг тавихгүй бол бид нар угаасаа тэрний ойдолд одоо юу ч яриад байгаа. Тэр анхаарахаас л attention одоо бүр тэр хүндлэл хайр суур одоо бүр эдийн засгийн суур болчихлоо шүү дээ. Эдийн засгийн бүр хэмжээний суур. Нэг нөөц болоод хэлсэн шүү дээ. Тийм attention-ы бас нэг externalities буюу одоо дам нөлөө юу гэж болох юм бэ гэж бодсон чинь нэг юм бодогдлоо. Хүмүүс нөгөө анхаарал тавихаа болцсноос болоод утга учир үнд зүйл гэдэг зүйлийг харахаа болцсон. Тэгэнгүүт ийм өнгөц зүйл дээр ийм хурдан сэтгэл хөдлөл хариу үйлдэлтэй гэдэг болсон. Хүний юу ярьж ийн вэ гэдгийг анхаарахгүйгээр хэрхэн ярьж ийн вэ гэдгийг нь хардаг ч юм уу те. Энэ хүн бол за ер нь гайгүй ярьж байгаа юм шиг байна. Гоё үг ашиглаж байна. Эсвэл ингээд ярьж байгаа зүйл дээр нь анхаарал өгөхгүйгээр энэ хүн яг ухаантай хүн мөн үү биш үү те. Одоо ухаантай харагдах гэдэг чинь бас нэг баг урлаг боллоо шүү дээ. Тийм болж энэ нүүр царайс сонгон шалгаруулж аавна гэдэг чинь хүмүүс хараад энэ хүнийг яг бидний бодож байгаа шиг төсөөлж чадах нь үгүй юу гэдэг шалгуур тавьж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээ тиймэрхүү байдлаар нэг тийм өнгөцгөн зүйлс дээр анхаарал ингээ хурдан хурдагдах. Одоо эрсдэл ихсэж байгаа юм болов гэж бодогдож байна. Тэгэл гой плакат л харах гэдэг шүү дээ. Тэгэл плакатн дээр юу байгаа нь заримдаа ингээд үнэхээр гой бой постэр хангууд текстийн хангууд би тийрдэг байхгүй. Тэр шүү дээ. Тийрдэг байхгүй нэрээ ингээд айгүй гоё дизайнтай заяа. Тэр өнгөний сонголт Монголд бол хичнээн гоё. Тэгэл дотор байгаа өгүүлбэрийн шиг би ингээд энэний найруулга нэг ингэч мэрч байсан юм уу? Энэ шал илүү үгийн дотор явж гин. За юу вэ энэ одоо нэг 4 үгээр илэрхийлчих юмыг одоо хитэн үгээр бичсэн юм бэ ч гэдэг юм. Эсвэл тэгээд энэ яг юу илэрхийлдэг. Одоо тэгтээ тэр харин постэр монстер тэр ер нь нөгөө
бүр шууд ийм англиар нь баг ингээд англи өгүүлбэрийн үгийн ингээ монгол болсон нэг тийм бүтцээ айгу сонирм болж орж ирж байгаа тийм. Ойлгомжгүй. Тэр нөгөө нэг сүулт би тэр өвөл штэ нэг киноны постэр харсан. Уучлагдахгүй болохоор өгөж өгөхгүй байна гэж бичсэн. Би өөр тэрийг хит уншаад ерөөс ойлгоогүй заа ингээд уучлагд тэр чинь ямар кино байлаа нөгөө нэг амар сайхан санаа юу лээ тэр хүний кино штэ амар сонирм байгаас тээ уучлагдахгүй бол өгөгдөж зүснэ агтсан юм шиг. тий нөгөө нэг суд дагсан цус биш байлээ нөгөө нэг би чамайг явсны дараа гэдэг шиг Чамайг би явсны дараа тэр шиг айгу тэгтээ айгу сонио орж иж байгаа хэвээр уучлагдахгүй болохоор өгөгдөж өгөхгүй байх өгөж өгөхгүй ч л нэг тийм айгу сонио юм шиг. Тэр ингээд бүр ингээ гайхаад англи хэлэн дээр бол тэр чи яг болох гээд байгаа байхгүй яг нөгөө passive voice-ороо тий яг шууд ингээ if I am not forgiven cannot die ч юм нэг тиймэрхүү юм байвал амар яг ингээ ойлгох гээд байгаа байхгүй. I cannot die until I'm forgiven ч юм. Ядаж өгүүлбэрдэг ч одоо дүүрч бүтцэн өвдөн шүү дээ нөгөө одоо манайхан ингээл айгуу сайн мэдэн ш нөгөө хамт ажиллаж ангууд ингээл ярьдаг те зорилгоо хэлэхгүй орж ирдэг хүмүүс шүү дээ. Яах гээд байгаа нь үтгэхгүй байх юм ярьдаг хүмүүс шүү дээ. Тэгээд хамгийн сүүлд тэг чи яг яах гээд байгаа юмсан чүлээ авч чи. Урталт нь баахан оршилт тавьж байгаа байхгүй. Зүгээр анаасаа орж ирэхдээ ингээд одоо захирлаач гэдэг дараач нь би чүлээ амаар байна. Окей. За тэгэнгүүт яасан юм бол эсвэл яг нь тактик юм шиг тэг худлаа нөгөөтгөө жоохон зөөлдөж урталт гэхдээ бол тэр бол нөгөө яг захирлын үед үнэхээр лай байгаа байхгүй те. Би бол одоо ингээд нөхрийн зүгээр байгаа эхнээс нь зорилгыг мэдчихэд айгүй нөгөө төс тас төмпөн шанага ярьчмаар ах чинь урталт нь ингээд баахан зөөлж мөл. Орж ирэл чөлөө авмаар байна. Ингээд нясын гингүүд харин ажил явдал гараад юм чи. Нэг тийм юм ярьчих юм бол баг шулуухан байх гэдэг. Шулуухан баг. Тэгэхгүй тэгэл амар ингээл хэцүү байдалд оруулаад тэг. Гэтэ тэр чинь ингээд том conversation дээр болохоор бүр хэцүү байхгүй тийм. Жижигхэн нэг хоёр хүний харилцаа ярил. Гэтэл хурал дээр орж ирчихэл яг яах гээд байгааг нь мэдгүй баахан статистикээрээ суугаад идэх ч үгүй юм уу тийм. Тэгээд тэр статистикүүд дээр тулгуурлаж яг юу дүгнэх гээд байгаа нь амар боломжгүй. Эсвэл нэг уртаас урт гонжсэн слайд гаргаж ирчихэл тэрнийг уншаа суучдаг ингээд энэ чинь ингээд тэнд сууж байгаа баг за хурал дээр 6 хүн сууж байгаа. Тэгээд хурал 2 цаг үргэлж байгаа бол үндсэндээ 12 цагийн хөдөлмөр цагийг алчиж байгаа байхгүй тийм. Энд чинь ажлын 8 цагаар бодоход 1.5 бүтэн хүний ажлыг алчиж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ хурал хувь дээрчсэн ингээд нөгөө товч тодорхой ярихтай гол асуудлуудаа ярих ч гэдэг минимум манад нийгмээр энийг суралцаагүй. Тэгээ энийг одоо яаж сурах юм бэ? Би бол одоо энийг сурах ёстой л гэж бодож байна. Энийг бол сургах ёстой. Хурал дээр яаж юмнууд оруулж, өөрчилж юмнуудаа яаж танилцуулах юм? Хурлаар асуудлаа яаж шийдэх юм? Тэ? Тэгэхээр энэ соёлд эн чинь өөрөө хүн ингээд хурал дээр ингээд тэнэг слайдаа уншаад би зүгээр слайдын дээр текстийг уншиж болон юм нөхөр эсвэл өмнөх оройн тараацсан бол бид текстийг уншаад хуралдаа ороод ирэх юм нэг нөхөр зүгээр тэнд нэг одоо нөгөө хүүхд байхдаа байсан хурдан уншлагаа хийгээд байгаа байхгүй тий. Ашиглаж байгаа юм шиг харна. Хурдан уншлага ашиглаж сурсан юм гэж ашиглаж байна. Тий. Одоо идэл яг тэрийг хаанаш гэсдэг бодлоо шүү. Одоо олчлаа. Тий. Тэр чи айгу богино хугацаанд уншиж үзүүлэх хэрэгтэй байгаа шүү. Тийм байх. Тий. Одоо тэрийг ашиглаж та бид нарыг жоохон байхад нэг ТV зар явдаг байсан да. Хурдан уншил тэр хэрэг болж байгаа. Тэнд яг уншиж ингэж амжиж уншина гэдэг бол бас тэгээд уншингууд чинь тэр чинь амар харсаар байгаа. Тэгээ хоёрдугаар нөгөө бас нэг энэний юм болохоор нөгөө нэг анхаарал төвлөрөхөд болохоор текстэн дээр анхаарал төвлөрч сурах гэдэг бас амар давуу талтай. Яг хүмүүс текстийг амар үзэн ядаад байдаг байхгүй. Гэтэл ингээд амар зөв зохион байгуулалтанд оруулсан текстэд чинь видеоноос хиттэхээ илүү хүчтэй мэдээллийг ингээд одоо бол хүн төрөлхтөн текстээс илүү сайн мэдээлэл дамжуулах тийм олж чадаагүй шүү дээ. Видео ч амар хэцүү шүү дээ. Ингээд гуйлгээл хаана юу байгаа юм гэдэггүй. Тэгээ яг нэг YouTube дээр тавьсан видео заримдаа нэг time stamp тавьсан бол яг нэг chapter-уудын худлаа үнэн харна тийм. Гэтэл текстийг чинь би зүгээр бүкгээл нэг хуудас эргүүлэхэд гэдэг юм уу дараагийн дизэдүүд дээр очин бүкгээл толгоо яг уг нь бол одоо ингээд англид эссе бичдэг хүмүүс мэдэндээ ангидаг шүү дээ. Ингээд эхний параграф бол ингээд нэг хүүкээр яваад bridge-ээр дамжуулаад гол thesis нь тийм. Одоо нэг параграфын төгсөлд thesis нь байдаг. Тэгээд параграф болгон өөр ингэсэн topic sentence гэдэг юмар эхлэх хэрэгтэй гэдэг. Тэгээд англи дээр нөө сайн эссе гэдэг үл яадаг вэ гэхээр thesis-ийг уншаад параграф болгоны эхний юм уу хоёр үлбэрийг уншаад conclusion-ыг уншчихад тэрэн дээр байгаа бүх санаа мэдрэгживэл чи энэ эссег аягүй сайн бичсэн гээл уусаа үнэлдэг метрикс нь тэр шүү дээ. Тэнгүүд тэгж үнэхээр жагийнхаа дагуу бичигдсэн текст байх юм бол тэр чинь бид нэр дэлгэрүүлж унших уу, хурааж унших уу, хурдан унших уу, гүйлгэж арга байна шүү дээ. Тийм. Скан хийгээд түлхүүрүүгээ хайж унших уу гэдэг. Манайхан бол TOEFL юм уу, IELTS бэлтгэдэг бол энэ дээр өөртөө суралцдаг байхгүй. Тэгээд ажил дээр гарангууд нөгөө текстийг харангууд байхгүй. Хачин замбраагүй текст ороод ирдэг байхгүй. Амар харамсалтай байхгүй тэр чинь. Тэг ялангуяа монгол хэл дээр цогцлбор хооронд тасалж сураагүй. Угаасаа тэрийг нэг сайн заадаггүй байх. Нөгөө параграфууд
да яаж үсэхгүй. Яаж параграф үсэхгүй гэдэг. Параграф гэдэг бол монгол хэл дээр цогцлбор гэдэг үг. Би Тэгээ нэг хэлэхэд амар хэцүү цогцлборыг байгаа. ашиглах туу. Цогцолбор тий. Утгын хувьд энэ айгуу Яг цогцолцсон байна л. цогцолсон нэг утга гэдэг цогцлбор гэж явж байгаа байхгүй. Утгын хувьд бол ерөөсөө юм яриаггүй шүү Тэр хэлэхэд хэр хэцүү. Параграф гэдэг үг нь надад таалагддаг шүү. Тэгэхээр Тийм заадаггүй. одоо манай нэг саяны дөрцөн бат тогтох байх чинь болохоор нөгөө нэг ихийн холбоосуудыг яаж хийх вэ? Их доторх холбоосуудыг яаж хийх вэ гэдэг юм аа одоо өнөөдөр ч бат тогтох нэг хил ярьсан биш. Саяхан номоо гаргасан биш. Номоо гаргасан худалдаж яваарай. Бат Тэр тогтох бол гой ном болсон байлаа гэдэг. тог бат тогтох номыг баг авчаад ажиг байгаа. Энийг хоёр цэгэр ном байгаа. Фотошопоор оруулчихъя. Манай эдитер энд оруулна. Тэгэхээр тийм манай бат тогтох чи манай подкаст бас орсон. Тэгээд айгүй гоё дугаар болсон. Нөгөө монгол хэл гэдэг бол ямар учиртай ингээл инээ тэр юмнууд нэлээд явсан. За бид нар нэг цаг юу вэ? Цаг маг ер нь бол бид Цаг байхгүй. бид нар бол тэр юу байхгүй шүү дээ. Цаг маг байхгүй. Тэгээ ер нь бол ярих нь одоо бүгдийг ер нь л ярьчлаа. ярьчихж байгаа шүү дээ. Илүү нэмж Би зөндөө юм ярмаар. жижиг ганцаараа суугаа ярих юм уу? Юу яах вэ? Энийг ер нь Thinkers alternative live podcast болгож чи ганцаараа сууж яах вэ? Лайв ингээл яриад сууж юм. Ээлжилж орж гараа та. За өнөөдөр тэгээд бацах юм бол лавга нэг бацгаа. Би бацгаар чи тэнийг байхгүй юу? Одоо нэг сэдв гаргасан хүнийхээ эсрэг нь бацах юм бол их сонирхолтой байхгүй юу? Яг юу ойлгож авсан байдвэ? Одоо шалгалтаа авах хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр бид нэр хайрлах гэдэг л урлаг гэдгийг ойлгож байна. Үгүй зөндөө бол айгуу сонир панч лайнад гарлаа шүү. Гэхдээ эцсийн дүндээ бол анхаарал гэдэг бол юу юм байна? Үнцэнтэй айгуу үнцэнтэй. Одоо таймаас цаг энергиээс гадна одоо анхаарал гэдэг юм бол айгуу үнцэнтэй зүйл болсон юм байна гэдэг нь айгуу тодорхой болчихлоо. Одоо энийг энэ судалгааны ажлууд мета анализд гараад ирлээ. Хоёрдугаар орчин үеийн бидэрт өгөөд байгаа энэ бэлэн хоолнууд гэж хэлээд байгаа. Энэ зүйлс бол бидний анхаарлыг бол алж байгаа юм байна гэдэг бид нар ойлгочлоо. Буцаахад алж байгаа гэсэн энэ юмыг буцаас сэргээж болд юм байна гэдгийг аюу сайн ойлгочлоо. Хоёрдугаар энэ анхаарал гэдэг юм бол зөвхөн ажил мэргэжлийн юм биш юм байна. Харилцааны хувьд ч аюу чухал юм байна. Хайр дурлалын хувьд чухал юм байна гэдэг үднээс энэ бол одоо хувийн болон хувьсгалын бүх юмны цөмд байгаа юм байна гэдэг энэ мессежийг бид нар тэгээ нэг ялангуяа энэ анхаарал ингэж сарнж байгаа мэдээллийн бөмбөгдөлтөнд дунд байгаа юмнууд дотор тэгээд сүүлд нэг Yuval Noah Harari-гийн тэр 21-р зууны 21 хичээлээр ном байт юм да аюу алдартай. Тэр ном дээр бол тэгээд байгаа хгүй та ямар нэгэн байдлаар үн төлбөргүйгээр мэдээлэл аваад байгаа бол та бол ашиглагдаж байна гэж байгаа хгүй тий. Мэдээлэлээ үн төлбөргүй олж авч байгаа бол та ашиглагдаж байна. Мэдээлэлээ ямар нэгэн байдлаар төлөөд авч байгаа бол мэдээлэл үн төлбөргүй авч байгаа гэдэг нь бид нар юу ашиглаж байгаа гэдэг нь төлж байгаа юм юу гэхээр бид attention төлж байгаа. Attention төлж байгаа. Тэр заавал монитор байх албагүй. Мөнгө байх албагүй. Тийм учраас яг нь Монголд энэ бид нар бас сэтгүүл зүйн асуудлыг ярьж явах үедсэн ер нь бол нөгөө нэг юм төлдөг сэтгүүл зүг яаж үүсэх вэ? Хүмүүс нөгөө төлбөрөө төлөөд илүү нөгөө нэг багцлагдсан, илүү нэгтаршуулсан, илүү нэг хүний гар ороод ингээд энийг чи ингээд ингээд зэгцэлсэн мэдээллийг одоо уншиж сурах соёл. Энийг бас манад яаж хөгжүүлэх хэвээр бас л бидний бодох хэвээр асуудал. За тэгээд анхаарлаа хандуулж сурна гэдэг бол ер нь слайдын төгсөлд анхаарал хандуулсанд баярлалаа гэдэг чинь айгүй зөв юм байна шүү дээ. Яг хандуулсан байна шүү дээ. Тэр хандуулсан бол баярлалаа байхгүй юу? Тэр бол яг хандуулсан бол. Тэрнэр юу нэг анхаарал хандуулсан бол баярлалаа гэж чинь нөхцөлтэй өччих чинь. Хандуулсан дэв шүү дээ. Хандуулсан бол баярлалаа. Бас тийм. Одоо тэрийг жоо сольж юмар юм байна. За өнөөдөр тэрийг үрэлцгаа гэж. За баяртай. Дуусчихаа гоо тий. За баярлалаа. Окей. За баярлалаа. Bye.